Над дээр одоогоос бараг 20 жилийн өмнө юм да. 10 хэдэн настай яг сургуулийн хүүхдийн сарын тэмдэг нэлээ хүндэрсэн тухай. Ийм онштой хүн орж ирсэлтэй ээж нь. За тэгээ юу гэсэн хэрэг сарын тэмдэг нь олон хоногор ирсээр байгаад бүр цус алдалт болоод тэгээ ихнэх лхсын төвд сав тайрах хаалганд орох гэж байсан. За аав нь бол эмнэлгээ бараад яа цус алдаад энэ чайм насанд аюултай эмнэлгийн заалт штэ. Ээж нь болохоор бас одоо охиндоо илүү ингээд нөгөө харамсаадсан. Байлээ л дээ. Одоо нөхөртж гараагүй охин ирээдүйд хүүхэдж гарах чадваргүй миний охины амьдрал ямар болох юм гээд. Тэгээд дам дамаа сонсоод над дээр ирсэн. Би зөвлөгөө өгөөд шууд өөрийнхөө эмчилгээг эхэлсэн. За одоо 3 тэр үед одоо 20 оноос өмнө асуухад 3 хүүхэдтэй өнөр өтгөн гэрбэлтэй болсон гэсэн. Одоо цаашаа юу болсныг би мэдэхгүй байна. Энэ дээр бол нэг талдаа их сайхан гоё үр дүн. Үнэхээр гайхалтай. Ийм хичнээн охин, хичнээн эмэгтэйчүүд явж байгааг би таашгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр жижигхэн мэдлэггүйгээсээ болоод бид нар ямар том үр дагавар магадгүй насан туршдаа нэг хүний амьдрал бас ямар хувь заяа болох байсан бэ гэдэг ганцхан жишээ. За сайн байцгаана уу. Teen Zone подкастын шинэхэн дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаарт хүний их эмч, анагаах ухааны магистр, чандын бяцлаглалын багш Батэрдэн хүрэлцэн ирсэн байна. За сайн байна уу? За сайн байна уу. Танд өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За таныг урьдсан шалтгаанаа эхлээд хэлье. За манай подкаст хэдийгээр Teen Zone нэртэй за өсвөр насныханд зориулсан подкаст хэдийч за мөн өсвөр насны хүүхэдтэй ээж аавууд, эмээ өвөө, асран хамгаалагчид бас маш их асуулт ирүүлдэг. За нөгөө өсвөр насны хүүхэдтэйгээ яаж харилцах вэ? За тэр насны хүүхдүүдийн нөгөө өсвөлт, бойжолт, эрүүл мэндийн талаасаа за магадгүй нөгөө нүүрэн дээр гарах юм, сарын тэмдэг эргэчгээ тийм маш олон асуудлуудаа тулгардаг. За энэ асуудлуудыг бас ингээд тайлбарлаад өгөх тийм мэрэгжлийн хүнийг бас подкастнда урьж оролцуулаач гэдэг олон саналууд ирсэн үднээс танд ингээд урилга тавиад өнөөдөр урьсан байгаа. За баярлалаа. За та тэгэхээр бас манай үзэгчдэд өөрийгөө товчхон танилцуулаад хоёулаа яриагаа эхлэе. За намайг Батэрдэн гэдэг 1994 онд анагаах ухааны их сургуулийг хүүхдийн их эмч мэргэжлэр төгссөн. За тэгээд сүүлийн 20 гаруй жил одоо хүний эрүүл мэнд, зөв хооллолт тийм ээ. Ер нь эрүүл мэндийн гол үндсэн салбарт ажилласан да. За тэгээд өөрөө 2012 оноос би энэ бас бяцлал руу орсон байгаа. Яагаад энэ рүү орсон бэ гэхээр за ер нь л хүн нэг эрэл хайгуул дандаа хийж идэг штэ. Сураал дахиад дутуу юм шиг санагдаал. Ийшээ чичвэл нэг мэдлэг авчвал, ийшээ чичвэл нэг сонсчвал гэдэг нэг сонирхол яваад идэг маань ерөнхийдөө нөгөө хүний оюун ухаан байглаасаа тийм илүү ихийн төлөө, илүү мэдлэгийн төлөө, илүү сайн сайхны төлөө л гэдэг энэ хөгжлийн зам ёсны эрэл хайгуулахгүй. За ингээ явсаар байгаад бас нэг өмнөх бяцлаглаараа би 5 жил явсан. Өөр би нэрийг хэлээд яхах тийм ээ. Тэгээ 5 жил явсны эцэст надад юу гэж бодогдсон бэ гэхээр за би бол ингээ чармаалттай хүн хүүхэд байхдаа онд сурч ирсэн. Эсвэл онд сурвал сайхан амьдрна тэгэл ээж аавын хэлснээр ер нь өөрөө багасаа чармаалттай байсан учраас 10 жилиг онц төгсөөд анагаах ухааны их сургуулийг онц төгсөөд ер нь л тэр онц сурна гэдгийн төлөө явсан. Тэгээд бас л нийгмээрээ бид нар чи 90 оноос хойш дахин дараагийн эрэл хайгуулт мордлоо штэ нэг оюун санааны эрэл хайгуулт. Шинэ үе тий. Ерөөсөө хүн гэдэг чинь зүгээр л нэг махан биеийг идэж уугаал үржээл нэг амьдралын төлөө биш юм байна гэдээ оюун санааны шинэ ирэн эхэлсэн. За тэгээ ялгаагүй энэ тэндээстэл далд ухамсарын тухай, оюун санааны тухай илүү их тийм зөвхөн анагаах ухааны их сургуульд сурсан нөгөө махан биеийн эрүүл мэндийн тухай биш өөр юм ингээд хайгаад 5 жил бас нэг бяцлагалд явсан цагаан хоол идээд та нарын ойлгох шиг цагаан хувцас өмсөөд жоохон гэр орносоо хоол ингээд завилд суугаад гэдэг юм уу. За ингээд надаа энэ бяцлаглаас юу бодогдсон бэхээр би бол хичээж чармаагаад хийж чадна бусад хүн яах вэ? Нийтээрээ монголчууд хүүхдүүд маань энийг хийж чадах уу? Бүгдээрээ махан хоол идэхгүй чадах уу гэдэг ийм зүйл одоо санаанд маань орж ирээд ер нь бол миний өөрөө сураад цаашдаа хүмүүст бас хүргэх мессеж бол энэ биш байна. Энэс арай өөр зүйл байх ёстой л гэдэг юм шиг нэг тийм дахин ийм шин нөгөө 5 жилийнхаа дараа тэгээд би дараагийн одоо төвшөнтэйгөө золгосон гэх юм уу да одоо энэ хийж байгаа техниктэйгээ за ингээд нэгэнт эрэл хайгуул хийж исэн учраас очиод шууд тэр техникээс сурцсан. Одоо би техник гэж хэлж байгааз
Магадгүй бид нар хуучин цасаа хурцээр арилгадаг байсан бол одоо цасны машинтай болчихвол яах вэ гэдэг ийм зүйл байхгүй юу? Одоо дахин нэг шин дэвшил гарч ийн гэсэн үг. Очоод гэдэг нь тэр бясалгалын гэдэг юм одоо энэ техник заадаг Монголд биш. Монголд байгаа. Монголд байгаа. Тий. Одоо чандаа сайлах бясалгал гэдэг юм л да. Тэгэхээр энэ нөгөө үг нэр нь жоохон их хүний өдөр тутам хэрэгэлдэг биш учраас жоохон хүмүүст ийм ойлгомжгүй юм шиг л дээ. За ингээд нэгэнд хайж исэн юм учраас очиод тэр өдрөө шууд сураад дөнгөж багштайгаа 15-20 минут ингээ хийгээд вау ямар гоё юм бэ гингүүтээ за шууд багш болно гэж шийдтс тэр өдрөө. Бараг нэг цагийн дотор. Ерөөсөө л 20 минутын дараа гэсэн үг. За ингээл нөгөө хүүхдүүд яаж гоё юм харахаараа мөрөөддөг шиг надад тийм мэдрэмж өгөөд тэгээд одоогоос 13-4 жилийн өмнө 2012 онд одоо 14 жил болох гэж байна шүү дээ. Анх техник авсан өдрөө нэг хүүхдийн гин чимшиг багш болно гэдэг л юм дотор үлдсэн. За тэгэл амьдрал чинь ороо бусгаа орж гараад би энэ техникөө сурсан техникээ хийгээл явсаар байтал 2021 онтой золгоод дараагийнхаа төвшний техникүүдийг бас авч эхэлсэн. Тэр хооронд ерөөсөө л 12 жил зөвхөн сурснараа явцсан. Нэмж хачирлаагүй. Яагаад тэгэхээр хийж байгаамаа л надаа ингээд амьдралыг хөнгөн болгоод амьдралыг туулахад амар байгаадсан учраас өөрчлөе гэж бодлоо. Ерөөсөө нөгөө дахиж юм байгаа гэж бодоагүй. Тэгэл багш маань за чи юмаа хийж гинөө дараагийнх нь хэрэггүй багшаа завгүй гэл нөгөө мэдхгүй болохоор завгүй гэдэг үгээр хаадаг. Тэгэхээр за гээл багш маань чимээгүй болчдөг. Нөгөө цаг нь болоогүй л байхгүй юу өрхий. Тэгэл явсаар гал 21 онд яг ингээл амьдралын бүх боломж таарад дараагийн техникүүдээ аваад тэгээ 2023 оны сүүлээр энтгэхт 10,000 хүний том юу зарлагдж байна арга хэмжээ. Одоо дэлхийд даяар маш их юм ороо бусгаа ийм байгаа учраас 10,000 хүн хийх юм бол энэ байдалд маш сайн эргээр нөлөөлөх боломжтой гэдэг манай энэ бясалгалч өөрөө физикийн болоод арифметикийн томьёон дээр явж идэг. Одоо ийм төвшний өмнө самууныг ямар хүчээр намжаах вэ гэдэг. За ингээд ерөөсөө тийшээ явъя гэж шийдвэр гаргаад ажлынхаа хамт олноос одоо Батмөх эмч битээр цуг бас өөр хүмүүстэй ингээд шийдвэр гаргаа явсан. За тэн дээр юу гэж зарлагдсан бэ гэхээр англи хэлгүй ч гэсэн багшийн курст явж болно. Яаралтай багш үлдэх хэрэгтэй дэлхийд даяар хэрэгцээтэй байна гингүүт шууд явъя гэдэг шийдвэр гаргаад тэгээд сая өнгөрсөн 25 оны 3 сард тий багш болоод ирсэн байгаа. За нэг ийм төвхтэй л сууж байна да. За таны одоо багшилж байгаа маш олон хүнд багшилдаг гэсэн үг тий. Насны хязгаар, хүүсийн хязгаар тий байна уу? За мөн одоо манай подкастын ирсэн асуултуудтай уялдахаар байна уу? Өсвөр насны хүүхдүүд явж гин үү? Таныг одоо нөгөө мэрэгчлэрээ хүний их эмч буюу хүүхдийн эмч хийж яхад өсвөр насны хүүхдүүдэд гардаг тэр асуудлууд бясалгалын багш болсноор өөр харагдаж эхэлж гин үү? За тэгэхээр одоо сайхан асуулт нь яаж нийгэмд бас энэ мессежийг хүргэхгүй гэл тийм ээ. Бид нар одоо гадна талаас өнгөн гадарга дээр л асуудлыг шийдэх гээд оролдоод байна л да. Хурдан хугацаа оролдохгүй ш оролдож байгаа. Жишээлбэл манай одоо залуучууд түүхтүүд төрөх гэж байгаа сэдвтэй гэхээр за сая ингээд залуучуудын маань нүүрэн дээр их батг гараад залуу үе маань эндэх санаа зовдгоо. Эсвэл ингээд октоодд маань сарын тэндгийн асуудал гараад ээж аав энэ дээр бас октоод өөрснөө ч мэдэхгүй их асуудалд учирч байна. За энэ бол бид нар өнгөн гадаргын юм яриад байгаа үндсэндээ. Тэр дундаа махан бие дээр явж байгаа өөрчлөлтийнхаа тухайч ойлголтгүй байгаа юм чи хэдүүлээ оюун санааны юм гэдэг бол илүү өргөн илүү гүн хүрээний юм. Магадгүй танаа подкаст энэ ярианаас хойш бол илүү өргөн болно, илүү гүнзгий болно, илүү олон хүний, олон хүүхдүүдийн, олон ээж аавын зүрх сэтгэл төрнөө. Ягаад тэгэхээр бүх юм хоёр талтай гэж ярьдаг шүү дээ. Дотор тал, гадна тал, өнгөн тал, гүний тал тийм ээ. Харагдах тал, харагдахгүй тал гэж байгаа. Бид нар харагдаж байгаа тал дээр нь асуудлаа шийдэх гээд яваад шүү дээ. Харагдаж байгаа болохоор тэр харагдаж байгаа талын харагдахгүй байгаа талд нь юу болоод байгаа юм бэ гэдгийг л өнөөдөр ярих гад мэдэхгүй байгаа шүү дээ тий. Тэгэхээр энийг сайн ойлгуулж өгнө, ярьж өгнө. Сарын тэмдгээс эхлэх үү. За тэгээ. Тий. Ер нь бол манай одоо ангаах ухаан энийг бол яхав ингээд загаал гаргана. Гэхдээ энэ нь хэр зэрэг хүнд хүрдгийг нөгөө эмч нар маань охтын эмч гээл байгаа, эмэгтэйчүүдээ эмч гээл байгаа. Тэр мессеж нь хэр яг хүндээ хүрж ийн гэдгийг бол би бас сайн мэдэхгүй байна. Тэгээд би энэ одоо зөв хооллолтын салбарт 20 гаруй жил ажиллахад над дээр бол нэлээд хүндэрсэн хүмүүс, хүндэрсэн хүүхдүүд орж ирдэг.
Хүүхдээ дагуулад орж ирдэг. За яагаад гэхээр эмнэлгээр яваад болсонгүй. Ийм тариа хэрэглэлээ. Магадгүй ингэж лам бөөгөр явлаа. Аргаа орохоор л явна шүү дээ. Ер нь бид нар аргатай болохоор тэгж явдггүй байгаа л идэг тийм ээ. Тэгээд аль алины би буруутгахдаггүй. Аль аль нь зөв. Яагаад гэхээр өөрийнхөө төвшөнд асуудлыг шийдэх гээл явж байгаа. Тийм учраас бүгдээрээ зөв. Тэгтээ бас нэг шийдэл байна. Тэр нь юу юм бэ гэд. За тэгэхээр одоо эмчин гэх юм уу багш нь сарын тэмдгийн тухай тайлбарлаж өгье. Бүгдээрээ ээжээс төрсөн, бүгдээрээ ээжтэй. За магадгүй эрэгтэй хүмүүсээ л ихт бүгдээрээ их нэртэй болно, дахиад октооттай болно гэхээр энэ бүх хүмүүсийн мэдэх ёстой сэдв байхгүй юу? Тэгээ бидний өнгөрсөн үед нэг ийм ойлголт байсан. За одоо эмэгтэй хүн бол буцар гэлтэй. Энэ одоо ямар учир шалтгаантай хаанаас гарсныг бид таашгүй. Тэр энэ тэгсэн би сонссон гэж би бол тийм мухар юм ярмааргүй байна. Тэгэхээр эмэгтэй хүний савн дотор бурхан ч бүрэлдэж төрдөг. Тийм учраас хамгийн ариун газар. Эмэгтэй хүн бол өөрөө бүр одоо агуу том бид нар их дэлхий гэж ярьдаг шиг байхгүй юу? Ерөөсөө л бүхний их усвэр. Тэгээд эмэгтэй хүний тэр сав гэдэг эрхтэн маань өөрөө одоо бүхэл бүтэн ертөнцийг бүтээж гаргаж штэ. Бүхэл бүтэн хүн бий болоод бүрэн бүрэлдэхүүнээрээ бүрлдсэний дараа ингээд төрдөг. Тэгэхээр энэ бол маш ариун үйл явц байх нэ. Нэгдүгээр тэгэхээр хэдүүлээ тэр ойлголтоо засъя тийм ээ. За хоёрдугаарт сарын тэмдэг гэж юу юм бэ? Одоо яагаад сар болгон ийм үзэгдэл болоод байгаа юм бэ? Болохгүй гэж болтгүй юм уу? Ойлгохгүй байгаа шүү дээ. Заримдаа тэгэл тэр чин сарын тэмдэг их ирлээг нь баг ирлээг нь алга болчлоог нь буруу болчлоог нь гэхээр ялангуяа нөгөө хүүхдүүд мань өөрсдөө сайн мэддэг. Тийм. Тэгэхээр нөгөө үндсэн мэдлэггүй болохоор юу болчиход байгаа дээр нь дахиад алдаа гарч эхэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр эмэгтэй хүнд одоо хоёр өндөвч байгаа шүү дээ тийм ээ. Эндээс яадаг вэхэр сар болгон нэг л өндгийс боловсрч гардаг. Нэг л өндгийс. За энэ нь насанд хүрээд эмэгтэй хүн бэлгийн харилцаанд ороод нөхөртэй болоод үр хүүхэдтэй болохын цагт боломжтой бол нэг л өндгийс нь үр тогтох нэ. За тэгтэл одооны охтуудын биеийн хөгжил хурдан болцсон. Нийгмээ дагаад, тоол ундаа дагаад өөр болцсон. Дээр үеих шиг 15 6 7 хүрчээр сарын тэмдэг нь ирэхгүй. Одоо бүр 11 2 таа гэд эрт ирдэг болцсон. Тэгэхээр нөгөө өөрөө ч том болж амжаагүй байтал нэг тийм үйл явцтай учирч харч энэ чи стресс буюу нөгөө учраа олохгүй айц хүч дагаад байгаа шүү дээ. Ээж аав нь мэдхгүй. Тайлбарлаж магадгүй нөгөө 10 жилд нь ямар хичээл орж ийн биологийн хичээл орох болоогүй байдаг. Ингээд мухардаад яваад байгаа байхгүй юу? Тэгээ ямар манай охины сарын тэмдэг ирчлээ би ойлгохгүй нэмчээ гэж л явахгүй л байна л да. Нөгөө өөрөө ойлголтгүй болохоор эмэгтэй хүн ингэдэм юм аа л гэж хэлээд идэг. За тэгснэ нөгөөтхөө ихэнхдээ юу гэж тайлбарладаг муу цус гарч байгаа. Тэгтэл миний саяны хэлснээр тэр ариун үр тэнд бүрэлдэж бий болдог газар муу цус гэж байх уу? Байхгүй хамгийн ариун газар. Тийм бүр давхар хамгаалттай. Ерөөсөө тэнд муу юм байх боломжгүй, байлгадагчгүй ийм ариун газар ах нь шүү дээ. Махан бие талаасаа, дархлаа талаасаа, бүх талаасаа ийм хамгаалттай байждаг. За ингээ гэтэл нөгөө сар болгон нэг үндгээс боловсрах явцад бүхэлдээ эмэгтэй хүний бид юу болж идэг вэхэр үр болох магадлалтай гэж үйл явцыг өрнүүлждэг. Үр тогтох магадлалтай гэдэг. За ингэхээр жижигхэн хөхн өвчөө ороод нөгөө тархинаас нь бүр гормоноос нь эхлээд бүх өөрчлөлт явах нь шүү дээ. Хөхн өвчөө орж идэг, савных нь хананд жижигхэн ихс маягийн зүйл үүсч идэг, тийшээ хамаг анхаарлаа татж идэг. Тэр хугацаанд яадаг вэхэр биеинд өөрчлөлт болоод тэр хямрал юм уу нэг тавгүй байдал энэ төр мэдрэгддэг гадна талдаа. За ингээд 10, 11, 12, 17, 8 магадгүй 28, 30 хүртлээр хүн жирэмслэхгүй төрөхгүй бол энэ үйл явц яваал ах уу? Бас удаашрах өөрчлөлт орох. Зүгээр явна, яг жамаараа яваал энэ сар болгон. За гэтэл савны хананд жижигхэн ихс маягийн зүйл үүсдэг. Ер нь ихс үүсдэг. Ягаад тэгэхээр үр тогтох магадлалтай учраас бэлдэж байгаа. Эмэгтэй хүний бие өөрөө тэр үр тогтсон өндгөө эсийг хүлээж авахд бэлдэж гин гэсэн үг. За гэтэл ингээд жирэмслэх үйл явц мэдээж сар болгон болохгүй шүү дээ. Тэгэхээр яах вэ гэхээр нөгөө бэлдэжсэн бэлтгэлүүдээ гаргах уу? Гаргана. Яаж гаргах юм? Тэр савн дотор үүсцэн байсан, бий болцсон байсан ихсийг тасдаж гаргах үйл явц болдог. За ингээд сарын тэмдэг ирж байгаа эхний өдөр юу болдгоо? Сав бацалдаг. Бацлалт өгдөг, тавгүй болдог, нуруугаар өвддөг. За ер нь л нилээн тэр дотор бол нарийн нандин үйл явцуд болж байгаа нь шүү дээ. За ингээд болж жоод магадгүй нөгөө охины маань савны булчингийн агшилт муу бай гэж бодъё. Тэр чинь булчингаа агшааж таслах нь шүү дээ. Агшилт нь муу бол тэрийг тасалтлаа агшаал ах уу?
базлал. Магадгүй тэр базлалтай өвдөлтийг даахгүй бол өвдөлтийн шокч болж магадгүй. За ийм учраас нэлээд зовёртой ирдэг асуудлууд гараад ирдэг. Тэгээд л яалтчгүй нөгөө хүүхдээ аваад эмнэлгээр явах. Яагаад тэр юу болж байгааг мэдэхгүй байгаа. За ингээд айтаахан байлынхаа жамын дагуу болчлоо гэж бодоход эхний өдөр яах нь баг зэргийн нэг хальс жимшиг нэг нь сарын тэмдэг асуусан учраас одоо эв чинь илэн далангүй ярьж байгаа шүү дээ. Бацлалтын дараа нэг хальс жимшиг, уйлынхаа жимшиг цусан судалтай юм гардаг. Эхлээд тэрний араас 2-3 хоног, 3-4 хоног үргэлжлээд их бага янз бүрийн хэмжээтэй цус гардаг. За энийг бид нөгөө одоо сарын хэр гэж ярьдаг, эсвэл бохир цус гарч байгаа гэд ойлголт нь өөрөө ярьж байгаа ярианд буруу болонгуудаа л бүх юм замхраад буруу замаар явчихж байгаа. За ингээд нэг 3-4 хоногийн дотор энэ үйл явцаа зогсох хэрэгтэй. За магадгүй бид нар гар хөл дээр ямар нэгэн шарх авлаа гэж бодъё. Өвдөх үү? Өвдөн. Жохон цус гарах уу? Гарна. Тэгээд цус тогтох уу? Тогтно. Тэгэл идэх ёстой үйл явц. За гэтэл ийм болохгүй бас дотоод олон шалтгаанаас болоод тэр савны ханаас тасарч гарсан ихсний талбай дээр шархан удаан ани гэж бодъё. Цусаа алдаад ахав. Гарна. За энийг манайхаа ойлгодгүй учраас юу гэж ярьдаг вэ? Миний сарын тэмдэг олон хоног ирдэг. Тий, тэгж ярьдаг шүү. Цус алдалт болдог. За ингээд удаан хугацаагаар 5-7 хоног магадгүй олон сар жилээр ингээд явцсан хүмүүс цус багтах уу? Багтах нь зүрхтэлсэх үү? Толгой өвдөх үү? Амархан ядрах уу? Биеийн тавгүй агамч уур уцаартай болох уу? Нэг л асуудлыг зөв ойлгочих юм бол бид нар ийм олон зүйлийг ингээд яаж гинэ үү? Мэдлэгтэй болоод даван тулах чадвартай болно гэсэн үг. За магадгүй цаашдаа та нар хүсээд тэгээд ихээр дэвэл тэгээд өвдөлт өгөөдэвэл тэгээ бүр зогсохгүй эрүүл мэндийн асуудал бол яах юм бэ гэвэл би илүү дэлгэрэнгүй ярьж өгч болох нэ. Эхний ээлжин зөвхөн сарын тэмдэг гэж юу юм? Тэр үед юу болдгийг, энэ үед юуг анзаарах юм гэдэг юм. За нэгэнт магадгүй нөгөө байгалийнхаа жамаар миний төрөлт маягийн юм болж штэ. Төрөхөд бас ийм үйл явц болно штэ. Хүүхдэл гараал араас нь ихсэн гарахаас ш бусдаар бол сарын тэмдэг маань яг сар болгон жижигхэн миний төрөлт шиг юм яваад байх нь штэ байгалийн жамаараа. За тэгвэл одоо нөгөө та түрүү хэлсэн штэ. Хүүхдүүдийн нөгөө өсвөлт бойжилт эрт болцсон. Тий одоо биний юм сарын тэмдэг ирэх нь 10 юм 11 нас заримдаа бүр нөгөө өсвөлэн хүүхдүүд бол 9 настад ч юм уу ирэх тохиолдол байдаг. Энэ жоохон хүүхдүүдэд ээжийн мэдлэг за таны өгсөн мэдлэгийг ээж авчлаа. Гэтэл нөгөө 9-тэй 10-тай 11-тэй хүүхдүүд маш энгийнээр ойлгохдохоор хэлвэл юу гэж хэлэх вэ? За маш энгийнээр ойлгохдохоор бол одоо ээж болоход бэлтгэгдэж байгаа маа л гэж л. Тий. Нэг л эмэгтэй хүн болж төрсөн л эм чинь хизээ нэгэн цагт ээж болно шүү дээ. Тэрний өмнөх шатаал гэж л. Тийм бэлтгэл явдаг юм бол гэж. Тэгэхээр гинт асууцсан болохоор ийм л хариулт орж ирдэ шүү дээ тий. Эсвэл төгс төгөлдөр эмэгтэй хүн болох гээд бэлтгэгдэж байгаа маа. Ер нь эмэгтэй хүний биеийн онцлог юм аа л гэж л. Тийм. За сэтгэл зүйд ямар нэг өөрчлөлт орох вэ? Одоо хүүхд ингээл тэгж дэрвэлтэй би ч одоо дөнгөж дунд ангийн хүүхдгээд явж исэн чинь бүр нөгөө том хүнд л ирдэг зүйл ирчлээ гэж бодож магадгүй бас. Сэтгэл зүйд яаж өөрчлөлт орох вэ? Гинти юм байхгүй юу? Одоо сарын тэмдэг ирээгүй байхад нь ийм юм болно шүү гэд бас бэлтжиж болох нь шүү дээ. Одоо соёлтой газар гэх юм уу, боловсралтай газар нэгэн л охин үр төрсэн юм чинь эмэгтэй хүн болох нь тодорхой, ээж болох нь тодорхой гэвэл одооны тийм гоё ном юунууд зөндөө гарцсан шүү дээ. Нөгөө номон дээр үзүүлэл хүүхэд яаж бий болдгийг, яаж гидсэндээ томордгийг, яаж төрдгийг гэ зөндөө юм бий болцсон. Хэрвээ хүсвэл тэрийг аваад охиндоо багаас нь үзүүлж яхад тодорхой ойлголттой болчихно. Магадгүй яг нөгөө бие дээрээ бодтоор үзэх гэдэг бас өөр шүү дээ. Гинтхэн хөхн өвчөө ороод ирэхээр айгүй зовиртой болцсонд ингэцэн л явж идэг. Тий, нуугаал тэгэл за тэгтэл нөгөө хөвгүүд нь гэдэг юм уу эрэгтэйчүүд нь нөгөөх нь ойлгохгүй болохоор зориуд ингээд харна. Бид нар 10 жил хүртэл тэгдэг байсан шүү дээ. Хөндөхгээл зөвхөн нэг муу хөхний даруулга зүгээд тэгэхээр нөгөөдөөс нь барьж тавиал ингээл тэгэл хүн гэдэг амьтан чи ер нь л их сониуч юм уу нэг тийм зантаа шүү дээ. Тэгэхээр бас тэр хөвгүүдэд ч гэсэн чи яаж ээжэс төрсөн гэдэг хичээлийг явж болчихлоо шүү дээ. Тэгэхэд хажууд хохин ялгаагүй л эмэгтэй хүн ирээдүйд ээж болох хүн. Тэгэхээр нөгөө зөөлөн аргаар бид нар хүүхдээ ингэж амьдралд бэлдэж сурмаар байгаа. Тэгэхгүй ингээл яг өмнөх үед бид нар ч одоо социализмын үеэс зах зээл рүү орлоо, зах зээлээс бараг одоо капитализм руу явж гин үү яаж гин ер нь
хөрөнгийн имрүүл яваад шүү дээ. Инхээр яадаг вөхөр нэг гаднах амьдрал руугаа ингэж хөл алдаад хөөгөөд нөгөө нандин сайхан үр хүүхдийн хүмүүжил боловсрал амар амгалан тэр болгоныг ингээ хайчдаг. За тэгэл ажил төрөл мөнгө бизнес санхүү гэж өгтлээ ажиллаж байгаа л ирэхээрээ нөгөө гэр орны тэр зүйлд анхаарал хандуулж чадахгүй нэг ядарсан хүн хэвтэд өгдөг. За ингэхээр ээж автагаа ямар ч холбоогүй 10 жилийн сургууль дээр ийм мэдлэг авахгүй байжгаад нийгэмд хөл тавьчихаар яаж вэ? Нөгөө алдаачин гараад байгаа шүү дээ. Юу ч мэдэхгүй охин харьцаанд ороод хэрвээ жирэмсэн болчдөг бол яг энэ л ер нь бидний хамгийн том одоо өмнөх үед алдаж ирсэн зүйл байхгүй юу? Ямар ч ойлголтгүй. Тэгэхээр одоо л яг энэ дээр бид нар анхаарал тавьж энэ сэдвүүдээр ингэж гүн гүнзгий сайхан нийгэмд яаж мэдээллийг өгөх үү гэдэг дээр л цаг зав зарж байгаа нь их сайн хэрэг. Та нар бол маш зөв замаар явж байна л гэж хэлэхээр. За баярлалаа. За тэгвэл ингэдэгч таны түрүүний хэлж байгаа ардчлал 90 он, 80 он гэлтэй. Гэтэл одоо өсвөр насны хүүхдүүдтэй байгаа ээж аавууд яалтчгүй нөгөө өмнөх 100-ны хүмүүс байхгүй юу? Гэтэл нөгөө монголчууд ч бас өөрсдөө айгүй ичимхий, тэгээ нээлттэй ярьж чаддгүй одоо магадгүй тань шиг бүгдээрээ биштэй хүүхдэд тайлбарлаж өгөөд 10 нас өрөнгөт нь ингэдэг юм а тэгдэг юм а гэж ярьж чадахгүй ээж аваад бас зөндөө байдаг. Ер нь л нэг манай ээж аваад ч бас тийм л байсан. Нөгөө зурагтаар кино гарахаар бүгдээрээ үзэж чадахгүй ичдэг тий. Тэр хүмүүс чинь нөгөө хүүхдтэй тэр сарын тэмдгийн талаар хөх ургалтын талаар ярина гэдэг бол бас бүр ингээд хаалттай сэдв шиг өөрсдөө л нөгөө жамаараа үзэж туулаад яваад идэг. Яг хоо яг сүүлийн он жилүүд бол бүх юм нээлттэй болж байгаа болохоор бас эцэг эхчүүд ч гэсэн хүүхдүүдтэй илүү ойр байгаа. Гэхдээ л дийлэнх нь бас энэ сэдвээр бас нээлттэй биш байгаа дээр таны бодол ямар явдаг вэ? За тэгэхээр яг нөгөө хүн өөрөө ямар зам туулна яг тэрийг хүнд тулгаад идэг л да. Манай хүүхдүүд ч гэсэн тэгтээ ээжээ өөр болцоо. Орчин цагч өөртөө харин тийм ээ би ойлгож байна. Би ер нь хөл нийлэх гээл зүтгэдэг байгаа. Тэгтээ нөгөө өөрөө эмч хүн учраас энэ тал дээр бол нөгөө нуух хаах юм байхгүй. Өвчтөнтэйгээ ч гэсэн ирж байгаа хүмүүст ч гэсэн илэн далангүй ярьчихар хүн юу гэж боддгүйхээр энэ хүн эмч хүн учраас илэн далангүй ярьж байна. Би бол чадахгүй гэдэг ч юм уу те. Тэгэл хүүхдүүдэд дагуулж ирэл. За би аваад ирлээ нэг та сайн яриад өгөөрэй гэх жишээтэй. Нэг талаар бас өөрснийгөө ингэж ачааллаас чөлөөлөх гэж цухтагаад байгаа байхгүй. Тэгэхээр нэгэн тал бид нар дуртатай ээж аав болдсон шүү дээ. Одоо дургүй байдаггүй тэгэл тэр өөрийнхөө хайр сэтгэлийн үндсэн дээр хайраас нь тэр үр бий болж ингэж гарч ирж байгаа юм чи одоо хамгийн сайн сайхнаа зориулна. Ер нь өөр хүүхдийнхаа сайн сайханд л өөрийгөө зориулах л ёстой нөгөө мөнгө эд хөрөнгө бол олж болно шүү дээ. Тэгэхэд үр хүүхэд нэг буруу ойлголттой буруу замаар ороод өвдөө тавтчвал бид нар тэрэн шиг нөгөө юу гэж байхгүй шүү дээ. Харамсал гэж байхгүй учраас тэгэл одоогийн залуу ээж аавд тэлэхт бол өөрснөө мэдлэгтэй бол тэгээд үр хүүхэдтэй тэр мэдлэгийг заавал одоо сарын тэмдгийн тухай гэхээр эмч хүн ярих албагүй байна шүү дээ. Та яаж үр хүүхэдтэй болсон тэр тухайгаа л ярьж байгаа гэсэн үг. Эмэгтэй хүн ийм байдаг юм аа. За ингээд жирэмслээд тэгээд ингээд хүүхд том болоо гардаг юм аа л гэхэд өө тийм үү гэд хүлээж авахаас пипа яасан муухай юм бэ гэж одооны хүүхдүүд хэлэхгүй байхгүй юу. Тэгэхээр залуу ээж аавууд маань өөрснөө сайхан одоо эрдэм мэдлэгийн төлөө явах хэрэгтэй байна. Мэдлэг олж авах. Мэдлэгээ тэл мэдлэгээ сайжруул манай монголчууд сайхан хэлцүү гэдэг штэ. Эрдэм мэдлэг бол эрхэм баян, дээд баян, үр хүүхэд бол дунд баян болж байна бас. Эд хөрөнгө бол за нэг тэр үгээр нь хэлээж яах юм тийм ээ. За 3 дугаар хэлж байгаа. Тэгэхээр эд хөрөнгө гэдэг маань юу вэ гэхээр өнөөдөр биднэрт хэрэгтэй боловч энэ бол хэрэгцээ байхгүй юу? Хэрэгцээндээ л хэрэгтэй болохоос хүн хэрэгцээнээсээ илүү юм гэдэг бол бас тийм ч чухал биш ээ. Тэгэхэд хэрэгцээ нь байхад нэмээд яваад ийн гэдэг чинь бид нар тэр зүйлийг нэгдүгээр тавьчаад ийн л гэсэн үг шүү дээ. А нэгдүгээр зүйл юу юм бэ гэхээр эсвэл мэдлэг, эрдэм мэдлэг. Тэгээ нэгэнт хоёлаа охтуудын эрүүл мэнд, сарын тэмдэг гэдэг их чухал сэдв шүү дээ. Одоо нийгэмд энэ зүйл над дээр маш их ирдэг учраас би бас нэг жишээ хэлээд одоо энэ сэдвийг магадгүй өндөрлөе тийм ээ. Дараагийн бас олон асуултууд байгаа. Над дээр одоогоос бараг 20 жилийн өмнө юм да. За нэг 17-8 гэж бодчихъя. 10 хэдэн настай яг сургуулийн хүүхдийн сарын тэмдэг нэлээ хүндэрсэн тухай. Ийм онштой хүн орж ирсэлтэй ээж нь. За тэгээ юу гэсэн хэр сарын тэмдэг нь олон хоногоор ирсээр байгаад бүр цус алдалт болоод тэгээ ихнэлхсийн төвд сав тайрах хаалганд орох гэжсэн. Одоо 14 тавтай
айлын охин штэ одоо онгон дагшин нөхөрт гараагүй ямар ч тийм эмнэлгийн харьцаа мэдэхгүй зүгээр л сарын тэмдэг л их ирээд исэн. За ингээд эмнэлгийнхаа эмчилгээг хийлгээд ерөөсөө зогсоогүй бүхэл эмчилгээгээ хийсэн. Тэгээ эцсийн шийдвэр юу байсан бэхээр савын тайрыг гэдэг. За аав нь бол эмнэлгээ бараад яа цус алдаад энэ аим насанд аюултай эмнэлгийн заалт штэ. Ээж нь болохоор бас одоо охиндоо илүү ингээд нөгөө харамсаадсэн. Байлээ л дээ. Одоо нөхөрт ч гараагүй охин ирээдүйд хүүхэд ч гарах чадваргүй миний охины амьдрал ямар болох юм гээд. Тэгээд дамаа сонсоод над дээр ирсэн. Би зөвлөгөө өгөөд шууд өөрийнхөө эмчилгээг эхэлсэн. За одоо 3 тэр үед одоо 20 оноос өмнө асуухад 3 хүүхэдтэй өнөртгөн гэр бүлтэй болсон гэсэн. Одоо цаашаа юу болсныг би мэдэхгүй байна. Энэ дээр бол нэг талдаа их сайхан гоё үр дүн үнэхээр гайхалтай. Ийм хичнээн охин, хичнээн эмэгтэйчүүд явж байгааг би таашгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр жижигхэн мэдлэггүйгээсээ болоод бид нар ямар том үр дагавар, магадгүй насан туршдаа нэг хүний амьдрал бас ямар хувь заяа болох байсан бэ гэдэг ганцхан жишээ. Аюултай тий. Тэгэхэд бас мэдлэг авцснараа яаж юм? Илүү амьдралд нь жишээлбэл би мэдлэг авцсан байснараа тэр хүн тус олчлоо шүү дээ. Ийм учиртай юмаа гэд. Тэгэхээр мэдлэг гэдэг бол ийм чухал зүйл байна шүү дээ. Үнэн мэдлэг гэдэг бол ийм гайхалтай. Жижигхэн юм шиг мөртлөө агуу том үр дагаврыг зөв сайхан зүйлийг бид нарт авчирч ирдэг. Тийм байна. Та бас их буянтай үйл хийж байгаа хүн байх шүү. За бас ийм асуултууд ирсэн байгаа юм. Өсвөр насны хүүхдийнхээ ерөөсөө сэтгэл зүг ойлгохгүй байна. Тэ хүүхдүүдтэйгээ одоо ялангуяа 17, 18 настай хүүхдүүдтэйгээ үл ойлголцоод байна. За бидний үед бол ингэдэг байсан, тэгдэг байсан гэж ярихаас л өөр биш. За өөрөөр бид нар ер нь яаж ойлголцох юм бэ? Өөдөөс ингээд ан ман хэрүүлж байгаа хүүхд байна. Дүүгээ харж туслаач ээ, гэрээ цэвэрлэгч юм одоо наад захын тэ ийм энгийн зүйлд хүртэл ууралдаг, уцаарладаг. За бүр даамжраад 2-3 хоног ингээд найз нөхдөндөө хоноод ирдэггүй ч гэдэг юм уу те. Тийм асуудал бас тулгарч байна. Энийг ер нь яаж шийдвэл болох юм бэ гэж бас асуудیں۔ Тэгэхээр энэ дээр бас таны туршлагаас хуваалцвал. За тэгээд бидний үе чинь болохоор нөгөө ээж аав эмээ өвөөгийн сургаалаар байсан. Хүний үг авдаг. Ахмад хүнээс айдаг. Аав ээж ах их хэлсэн бол үгэнд нь ордог. Биелүүлдэг гэсэн айгуу байл. Тийм, ер нь л айдаг. За бүр болохгүй бол тэр үед барьж аваад ер нь арга хэмжээ авчих штэ. Тэгэл ер нь тэр ээж аав ах гэж байгаа өвөө эмээгийн танихгүй ч байсан ахмад хүний үгийг хүндэлдэг. За бүр үгэнд нь орохгүй байлагт хүндэлдэг. Бас нэг айхгүй ч гэсэн айгуу юу үлээ гэж боддог байлаа. Тэгээд за одоо орчин цагийн хүүхдүүдээ муу байна, муухай байна. Би бол тэгжлэхийг хүсэхгүй юм л да. Би ч өөрөө энэ талын, энэ техникийн бүрэн төгс мэдлэгийг эзэмшээд ирсэн хүний хувьд онлын зүгээс тайлбарлая гэж бодож байна л да. Дээр үед манай монголчууд үнэхээр агуу мэдлэгтэй тэрийгэ энгийн үгээр хүргэдэг байсан юм байна. Агуу юм гэж энгийн гэдэг шиг. За ингээд олон улсын том сургуульд суугаад хүний оюун ухаан, ухамсарын талаар мэрэгжлийн багш болоод ирсэн чинь шинжлэх ухаанаар бол тайлбарлахад их ярвигтай, онолтой зүйл байна. Бидний ээж аав эмээ өвөө бол тэрийг 3 үгэнд батцсан баг жишээтэй. Ганцхан зөрчсөн үгээр тайлбарлалцсан баг жишээтэй. Ийм л байж л дээ. Тэгээд одоо явж айлаас ирэхээр авдраа удал гэдэг шиг хэдүүлээ нэг хэдэн сайхан зүүр үгийнхаа учрыг олуулсан яасан гэж. Тэ эхний ээлжинд одоо санаа зөв бол заяа зөв гэж байна. Сайн санааны үзүүр шар тосч гэж байна. Ахаа алт хүндэл, дүүгээ дэлэм хүндэлч гэдэг юм уу те. Ерөөсөө ахаач хүндлэн дүүгээч хүндлэн л гэсэн үг. Тэгэхээр би ах нь их чинь гэдэг илүү эрэхтэй, илүү одоо шаардлагатай дүүгээ хүндлэхгүй байх гэсэн үг биш байна. Хүн ахтаа дээл захтаа ч гэдэг юм уу те. Ер нь л энэ нэг жижигхэн юм шиг мөртлөө агуу мэрэгэн ухаан энд шингэсэн байдаг юм байна гэж. Онлын зүгээс харахад зүгээр л энгийн юм биш тий гэж. Тэгээ энэ хорвоо дэлхийн ертөнц юу юм бэ? Юунаас бүтсэн бэ гэдэг чи өөрөө бүх юмнэл зангилаа юм байна л да. Тий. Тэгэхээр хүн оюун ухаантай, ухамсартай монголчууд маань ер нь ингэж юу гэж ярьдаг вэхээр байгальтайгаа их ойр. Байгаль агуу хүчрэхэг, байгалийн өмнө хүн хүчим өгснө гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр байгаль гэхээр яг юу яриад байна? Нарыг юм уу? Сар юм уу? За бороо орж байгаа чинь бас байгаль эзтэй. Тэгэхээр одоо бороо орох чинь хүчтэй бид нар хүчгүй юм уу? За дээрэс нь өвөл болох бас байгалаараа шүү дээ. Тэгэхээр өвөл хүчтэй чи хүчгүй гэдэг байгаа юм уу? Байгаль гэдэг үгэнд юу багтаагаад идэг юм бэ гэдэгт дээр би бас их байгаль гэдэг үгийг л их агуу үг юм байна. Энийг л тайлах хэрэгтэй байна гэж. Тэгэхээр байгаль буюу одоо би нэг англиар мэдэхгүй ч гэсэн nature гэх те. Nature бол байгалаараа
Яг одоо тэр их хуваарал гэсэн үг шүү дээ. Энэ үгэнд л их утга байд юм байна л да. Энэ бол юу гэхээр одоо бүх юмыг үүсгэсэн анх дахь их усүр дээрээ л асуудлууд шийдэгддэг юм байна. Асуудлууд тий. Бид асуудалтай сэтгэлээр хандж байгаа. Өөрөө асуудалтай сэтгэлээр асуудалтай байгаа шүү дээ. Ээж авч гэсэн стресстэй байгаа, дарамт ядаргаатай байгаа, мэдлэг дутуу байгаа. Тэр өнцгөөсөө нөгөө хүнд хандаад байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл шүүмжлэлтэй сэтгэлгээгээр гэсэн үг. Тэгэхээр шүүмжлээд хараа яадгүй гэхээр одоо эсрэг хүчил өсдөг. Эсрэг тесрэгийнхээ онолоор тэ минийх шиг байсангүй, миний өнцгөр, миний ухаанаар, миний хүмүүжлэр, миний мэдлэгээр чи ийм байх хэсгүй, орчин үеийн ийм байх хэсгүй гэсэн үг шүү дээ. Ингээд энэ өнцгөөс хандах юм бол бүх юм алдаатай. Тийм ээ. Ягаад тэгэхээр хүний оюун ухаан өөрөө хэмжээтэй, хүний мэдлэг хэмжээтэй байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ асуудлуудын төвшнөөс асуудлыг шийдэх гээд оролдож байна гэсэн үг. Тэгэхээр энэ асуудлыг хаанаас шийдэх вэ гэхээр асуудалгүй төлөвс шийдэгдэнэ гэж. За тэр нь яаж шийдэгдэж эхлэх вэ? Тэгэхээр энд л одоо нөгөө саяны орчин цагтуул шинжлэх ухаанаар тайлцсан байгаа. Бидний өвгдөөд сэлцсэн байгаа. Тэр гайхалтай онол байна л да. Тий. Nature буюу байгалаараа байх. Аян зөнгөөрөө байх. Бага ямиг багаагаар нь хүлээн зөвшөөрөх. Юм олон янз байдлыг noloн янз байх ёстой л гэдэг ухаан. Бидний үе өөр, тэдний үе өөр. Энд чи үеэс үед хөгжил явж штэ. Тэгэхэд өөрийнхөө байсан үеийн хөгжлийг одоо цагт авчираад ийм байх ёстой гэдэг гэсэн үг. Тэгэхээр энэ маань юу гэхээр нөгөө хөгжлийг хүлээн зөвшөөрөхгүй л байна гэсэн үг л дээ. Тэгэхээр хүүхдээ байгаагаар нь хүлээж авна. Нэгдүгürt байгаагаар нь хүлээж авна. Гэхдээ байгаагаар нь хүлээж авч яагаад юу яана гэсэн үг ш нөгөө тэр гэр орноосоо хол яваал буруу зүйл хийгээд байгаагийн сайшин гэсэн үг ш. Ерөнхийдөө нийтээр орчин цагийн чиг хандлага ийм байна гэж. Тэгтээ энэ дотроос авах юм байна, гэх юм байна шүү дээ. Жишээлбэл би өөрийнхөө хүүхдүүдийг аяг их зөнгөөр нь байлгацсан юм баггүй. Тийм хүү охин хоёртой. Тэгээ өөрөө энд бяцлаглаар би ингээд олон жил явцсан. Нэг талдаа ингээд унтахаар нь за унтмаар байгаа юм билгүй унтдаг гэд. Тэгээ одоо аяг хоёулаа зөөлөн маш зөөлөн дуурсан. Магадгүй хаяа намайг чанга дуурвал ээжээ манай хүү бол мама ийм штэ гэл ингээд тайвшруулахаар нэрээ тийш тэгээд өөрөө тайвширчдаг. Тэгэхээр нөгөө хүүхдийн маань сэтгэл багасаа ийм цэвэр байсан байхгүй юу. Хүн одоо анх төрөхдөө яг байгалаараа төрдөг юм байна. Өсгөөрөө уйлчаал тавгүй байх юм бол уйлчаал тэгээл нөгөөхин шийдэд өчгөр чимээгүй болчоол бэж идэг тийм цэвэр ухамсартайгаа төрдөг юм байна л да. Тэгээ нөгөө муу санаа суuna гэж ирдэг манайхаар. Иргэн тойронд байгаа хүмүүсээ хараад амьдралд би ингэчүүл ингэж амьдрчих юм байна. Намайг уйлвал эднэр юм биелүүлчих юм байна. Ингүүл ингэх юм байна гэж тийм юм эргэн тойрноос сурч эхэлдэг. Тэгээ энэ цагийн нэг онол байна л да. Тэр юу гэхээр хүн ер нь одоо эргэн тойрондоо байгаа 5 хүний дундаж болтгоо л гэдэг. Хинтээ ойр байна тийм л болтгий. Эсвэл ямар мэдээлэл аваад энэ хүн тийм л болдог. Хүний ухамсар маань өөрөө тусгал байхгүй юу? Тойл ухаан маань. Тэгээд юу үзэн тэрэн шиг л болоод иддэг. Хинтээ хамт байна тийм болоод иддэг. Тэгэхээр энэ дээр би сая юу хэлсэн гэхээр бүхнийг хүлээн зөвшөөрөд байх юм биш ээ. Гэхдээ хүүхдтэй нэг чиг хандлага урсгалыг л ойлгуулах хэрэгтэй байна. Ирээдүйд хэн болмоор байна, хинтээ хамт баймаар байна, юу хиймээр байна, амьдрал нь ямар байна гэдэг дээр л жоохон л анхаарал хандуулж байгаа. Тэгэл хүүхдээ өөрийнхөө оронд байхыг зөвшөөр. За энэ дээр бид нар маш их мэдлэг гаднаас хайгаал одоо тэгвэл хинт хандах уу, мэрэгэн ухаанд хандах уу яах вэ гэд энэ дээр яг хөө эрэл хайгуул хийгээд нийтээрээ одоо манай нийгэмд ингээ харж байхад зөндөө олон урсгалууд байна. Гой подкастнууд явж гин, залуучууд маш их хийдэг болцсон байна. За дээрээс нь гадны номуудыг уншаад маш их подкаст хийж гин, мэдлэг түгээж гин, өөрснөө их эрэл хайгуул хийж гин. Хүн болгон өөрийнхөө замаар явжлаа. Гэхдээ миний яваад олж авсан мэдлэг одоо миний хүмүүс түгэж байгаа мэдлэгийг юу гэж хэлдэг вэ? Хамгийн бага хийж ихэд хүрэх гэдэг. Маш их явж нэг юм олж болно. Жохоо яваад олж болно. Маш ихийг мэдээд жохон амьдралын үр дүн байж болно. Ихийг хийгээд бага хийгээд ихэд хүрч болно. Танд сонголт байгаа. Тэгэхээр хүн сонгож болох нь шүү дээ. Тэгэхээр манай энэ хийдэг техник юу вэ гэхээр хүний одоо хязгаартай байгаа ухааныг хязгааргууд нь хүргэж өгдөг. Хүний одоо за
олон стресс дарамт ядаргаанаас болоод яг жинхэнэ үннийг хоолж харж чадахгүй байгаа тэр ухааныг цэвэр ухамсарт нь хүргэж өгдөг. За дээрэс нь хязгаартай байгаа хүчин чадал энерги ирчмээр хүн амьдрах гад одоо ер нь ядарч штэ. Зүтгээлэн үр дүн бага байна. Хүссэндээ хүрэхгүй байх гэхээр бид нарт аз жаргалгүй байдал. Бий болдог тийм. Анханасаа аз жаргалтайгаар бүх зүйлийг хийж болох гэдэг ийм арга байна. Тийм учраас юу гэж хэлээд байна? Баг хийж ихэд хүрэх юм аа. Хамгийн багаар ихэд хүрнэ гэдэг. Зөнгөөрөө зөв үйлдэнэ гэдэг. Ингээл олон шийдвэр байна. Тэгэхэд одоо зөнгөөрөл энэ техникийг авсан хүн зөнгөөрөл зөвийг хийчихдэг. Өөрөлд зүүн стол нөгөө зүүн бэлгэрээ гэдэг шиг зөнгөөр зөвийг сонгочдөг юм байна. Тэгэхээр оюун ухаан маань яадгүй гэхээр дандаа шийдвэр гаргахдаа олон огт ингээд хэмждэг. Хэмжиж хийхдээ алдаа гарах магадaltaй байдаг. Яагаад тэгэхээр оюун ухаан бол хязгаартай гэж. Бид энэ техникийг хийгээд цэвэр ухамсартай хүрдэг. Өөрөөр хэлбэл нэг ингэж ярьдаг шүү дээ. Хүн одоо оюун ухааныхаа 5% амьдарч байгаамаа. 95% нь даалд байгаа, нууц байгаа гэл их олон юм бид нар санал болгоод идэв шүү дээ. Манифест хий, зорилгоо тавь, мөрөөдлөө бич тэгэхэр чин гараад ирд юм а гэл бид нар чадлаараа л янз янз юм хийж үзээл байгаа. Тэгээ яг даалд ухамсартай хүрсэн хүн байна уу, уулзсан хүн байна уу? Одоо энийг баталсан хүн байна уугүй л магадгүй тэр их юм хийж байгаагаас цөөхөн баг. Тэгэхээр энэ одоо миний сурч ирсэн энэ техник, энэ арга зүй бол жинхэнэ утгаараа 95% нэгддэг. Тэгэхээр би юу хэлээд байна? Зөнгөөрөө зөв үлддэг юм аа. Хязгааргүй ухаанд алдаа байдаггүй. За та сая нөгөө манифест хийж ингээ ярьж штэ. Одоо сүүлийн үеийн ихэнх л хүүхдүүд хүмүүст хийж ярьдаг, хийдэг, туршиж үзэж байгаа. Тэр манифест таны одоо зааж сургаж байгаа энэ бясалгалын арга хоёр юугаар ялгаад? За оюун ухаан өөрөө ингээд нөгөө жижиг юм уу 5% ашигладаг дээр байна шүү дээ. Эндээс манифест хийвэл хүрэх магадлал бага. Ягаад тэгэхээр энэ төлөвт хүний бодол хүчгүй байдаг. Ядарсан, стресс дарамт ядаргаатай тэр одоо тархинаас төрж байгаа бодол шүү дээ. Энэ техникийг хийгээд оюун ухаан өөр төлөвт шилжчихсэн тэр хязгааргүй дээрээ байгаад энэ төлөвт бодоход л одоо нөгөө манай монголчуудын хэлдэг шиг сансан бүхэн сэтгэлчлэн бүтэх төлөв дээр байдаг. Тэгэхээр оюун бодлынхаа хайрцаглалцсан жижиг төлөвөөс бодоод ах уу хязгааргүй төлөвт хүрсэн тэр техникээс бодох уу гэдэгт л ялгаа байна. За тэгвэл таны бясалгалыг насны хязгаартай магадгүй өсвөр насныхаа очиос сувал арай ойлгох болоогүй ч гэдэг юм уу те. За нэг өөрийгөө олцсон, өөрийгөө мэдэрсэн одоо нөгөө бие хүн болцсон ийм хүмүүс явбал өөрийгөө өөрчилж чадна гэдэг юм ийм одоо юу байгаа юу? За манай энэ тийм яг бясалгал гэж хэлэхээс илүү техник гэдэг үгэндээ би ер нь их өөрөө дуртай байгаа. Арга зүй арга байхгүй юу? Нэг арга л зааж өгөх юм. Ингээл нэг юм зааж өгөх гээд байгаа. Тэрэн шиг нүдэ айнаад энд суу, хоолоосоо, гэр орноосоо хоол тийм байхгүй. Тэгэхээр энэ бол арга техник. Зүгээр жирийн ингээд сууж байхдаа л бид нар нэг техник хэрэглэх нь шүү дээ. Арга хэрэглэх нь оюун санааны. За тэгэхээр энэ 3 наснаас эхэлж заадаг хүүхдэд. Тий. Тэгэхээр нөгөө хүүхд маань 2 хүрэл 3 хүрч эхлэхээр л оюун ухааны одоо 90 тойронд байгаа юмтайгаа холилтол ер нь нөгөө тунгалаг цэвэр хүчрхэг байдлаа алдаж эхэлдэг байна л да. Одоо 1-2 та хүүхдүүдийг бид нар юу ч гуугаагүй байхад нь бүх юм аваачаад барьдгаа мэдчихэв нөө. Тийм шүү дээ. алив гой бүхнээ л барина. Яагаад тэр хүн тийм хүчтэй ухаантай байна гэсэн үг. Ухамсар нь цэвэр. Тэгэхээр тийм цэвэр учраас татаад байдаг. Бид нарыг бид зүгээр л бүх юма барьдаг. Сөхөрт сууж байгаа л барьдаг. Хүний өөрийнхөө очиод мөнгөөч барайл, гоё хувц, сунар, бэлэг юу гэдгийг юма олж тий. Тэгэхээр тэр цэвэр төлөвийн ухаан гэдэг ингэж юмыг татчихэд юм байна. Тэр хүүхэд чадваргүйдээ биш, ядарсандаа биш хүн өөрөө л тэгж өгчээдэг. Надаа өгөөч ээ би юмгүй байна гэж хэлээг бааш. Ингээл хүний өөрийнхөө л бид нар барьж идэг. 3 настайгаас эхлээд нөгөө хүүхэд маань амьдарч эхлэн өөрийн ухаан суун гэхээр тэр төлөв багасч эхэлдэг байна. Тэгэхээр яах нь вэ? Тэр төлөвийг алдагдуулахгүй гэдэг үүднээс 3 тагаас нь эхлээд хүүхдэд арга өгдөг. За инхээр 3 наснаас эхлээд хүүхэд тэрийг сурчхаар насандаа ганц л сурдаг техник байхгүй юу? Нэг л удаа сурах юм. Тэгэхээр энэ яваа насандаа тэр хүн хүчрхэг байдлаа алдахгүй л гэсэн үг.
Ухааны энэ төлөвт юу байдаг вэ гэхлээр бүхнийг зөв хийх. Одоо ингээл тайван зөүлийн юм шиг мөртлөө ботхтол ажил хэрэг нь бүтчих чадвар нь агуулгдчихдаг. Тэгэхээр асар ихийг сурж ачаалж яагаад өнөөдөр хүүхдүүд ийм болоод байна гэхээр бид нар маш их мэдлэгээр нүдэд байгаа байхгүй юу? Хэрэгтэй хэрэггүй. Тийм. Өдөр тутам цаг минут тутам. За ингэнгүүт нөгөө тарих гэдэг эрхтэн чи юу юм бэ гэхээр энэ маань юмыг хүлээж аваад боловсруулдаг машин байна л да. Тэгтэл ингээд хэмжээнээс нь хэтэрсэн юм чихээд боловсруулж амжаагүй байхад нь нэмээд чихээд ахаар тэнд доголдол гарах уу? Тэгээд тэр доголдсон байгаа тарих мэдрэл ядарсан байгаа тэр хүнээс уур уцаар гарах уу? Буруу айшцсан гарах уу? Үгүй тэхгүй гэдэг айшцсан гарах уу? Гарна. Тархийг амраач ачаал гэж. Энд техникийг аваад тархийг амраачгаа. Тэгэхээр аян зөнгөөрөө хүүхд чинь зөнгөөрөө зөв хийдэг, зөв үйлддэг, зөв хүн болчихноо. Би бүр яг энэ одоо яриаг яаж монголчуудад хүрэхгүй гэж би үнэхээр их бодсон. Тэгээд хідэн сайхан багшил бэлтжүүл монголчууд маань ингээд ирээдүгээс айхгүй болчих юм байна. Өр хүүхдийнхаа ирээдүгээс алдчих вэ, буруу явчих вэ? Муу хүн болчих вэ? Амьдралаа алдчих вэ гэдэг айцсгүй амьдрын эцэг эхчүүд. Яагаад тэгэхээр ухааны энэ цэвэр төлөвт буруу зүйл, муу зүйл байдаг. Зөнгөөрөө зөвийг үлдэн хамгийн хүчрэхийг хамгийн зөв сэтгэлтэй, зөв санаатай хамгийн зөвийг үлддэг хүмүүс бол. Тэгэхээр эн чинь улс орны ирээдүй эцэг эхийн одоо жинхэнэ хүлээж байгаа хүсэл шүү дээ. Бид нар хүүхдтэй байр машин авч өгчөөд миний хүүхд сайхан болчлоо гэж боддгоо. Байнга л араас нь дахиад шүн орой хайчиж хүнтэй нийлчих. Өөрөөр хэлбэл материаллык юмыг хангаж өгчөөд оюун санааг нь хангаж чадахгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо эцэг их болгон одоо бид нар ерөнхийлөгч бас хүсэл төргүүлэх гээд боловсруулж байна л да. Монголын боловсролын системд, эрүүл мэндийн системд энийг нэвтрүүлэх тал дээр ингээд ерөнхийлөгч маань бас бидний хүсэлтийг хүлээж аваасай гэдэг үүднээс төр засгийн хэмжээнээс энэ мэдлэгийг дамжуулчих юм бол ямар хурдан хүрчих бол тэгвэл энэ олон саад дотор бидний нийгэмд байгаа асуудлууд ерөөсөө ганц энэ одоо юунаас л хэрэгжихэд маш амархан болох юм. Тэгэхгүй бол нөгөө модоор бол салаа мөчр болгон дээр нь бид нар арга хэмжээ авах гэдэг харах хүчрэхгүй байхгүй юу? Яагаад тэгэхээр энэ бүх салбар дээр асуудал байгаа. Бүх салбар дээр гацаа үүсцэн, боловсон хүчний дутагдал үүсцэн, хичнээн анхаарал тавиад шийдэгдэхгүй асуудал шүү дээ. Гэтэл хамгийн нарийн төвшөнд нь ухааны хамгийн цэвэр төлөвт нь л энэ шийдэгдэнэ. Тэгэхээр энэ одоо бид нар ийм хүсэлт бэлдээд бас байдаг шин. За хүсэлтийг хүлээн авлаа гэж бодъё тий. Тэгэнгүүт боловсролын системээр дамжуулаад ямар системээр ямар хим хэмжүүрээр бусад нийт хүмүүст хүргэнэ гэж та төлөвлөж байна. Одоо миний бүр тэр Тайландд сурч байхдаа бодчихсэн сайхан зүйл энд бүр мөрөөдөжсэн зүйл яригдах гэж байна. Одоо хүүхдийг цэцэрлэгт яваад эхэлдэж шүү дээ. Эхлээл ясалт явал цэцэрлэгт яваад ирлээ. Тэгэхээр 3 наснаас нь эхлээд бүх цэцэрлэгийн хүүхдэд. Одоо хамрагдахгүй хүүхд гэж байхгүй шүү дээ. Тэгэл сурчин. Тэр чинь дараа нь 1-р ангид орно. Нөгөө техникээрээ явж лээ. Дунд ангид орно ихтэй цур нэг авцснараа насаараа яв. Хүүхэд байх үеих дээр нь том болохоор нь жоохон онлын мэдлэг нэмж өгөөл явчихдаг. Өөр юм байхгүй. Тэгэхээр ерөөсөө л зөвхөн энэ өнцгөөс харах юм бол нэг ч хүн авахгүй хөлтөхгүй техник байхгүй юу? Монгол хүн бүр ингээ ботхоор ирээдүйн үнэхээр энэ тодорхой. Бүгдээрээ хүчрэхэг, бүгдээрээ зөв зүйлийг хийдэг. Бүгдээрээ байгалийн жамын дагуу амьдардаг. Одоо эцэг эхийн айж байгаа зүйл юу нөхөр хүүхд чинь унтахгүй. Дэлгэцийн хамааралтай, утсан оролтой хөвтчихнэ, компьютерийн ард сууж байна. Яаж унтуулах вэ гэд дагаад эцэг их нь ойрг болох жишээтэй. Тэгэхээр зөнгөөрөө зөв үлдэнэ гэд одоо би өөрийнхөө хүүхдүүд дээр харж байгаа юм. Орой 9 сарх сарв гээл бүгд орондоо. Том жижиггүй. Гоё бүрэн нойр авч байгаа. Тий. Бүрэн нойр аваад босоод ирэхээр өглөө гэр бүлд ямар нэг стресс дарамт ядаргаа байхгүй. Бүгдээрээ сайхан амарсан, хайртай шүү, сайхан амарсан уу гэдэг харьцаатай. Тэгэхээр бүрэн амарч ээж энэ бие сэтгэл маань юм амар амгалан төрж байна. Бүрэн амраад босоод ирж байгаа хүн ажилдаа яаж явах вэ? Хичээлдээ яаж явах вэ? Нөгөө амраагүйгээс үүссэн стресс дарамт ядаргаа буруу харьцаа зан үйл хийгдэг. Тэгэхээр байгалийн жам гэж юу гэдэг вэхээр эн чинь өөрөө ертөнцийн бүтээл агуу хуйлтай шүү дээ. Бид нар ингэж ярьдаг байгалыг одоо хинт сөрөхгүй гэж яг сөрөөд байгаа байхгүй энэ дээр яаж сөрж байгаа.
хиймэл зохиомл гэрэл хийчээд гэрэлтэй байна гэд амьдраад байна. Тийм ээ нөө. Өдөржингөө ажилдсан бие махбодоо шүн амраахгүй дахиад нөгөө гэрэлтэй ажил үлээ хийгээд байна. Ингээр чи амьдрал баг 24 цаг үргэлжлэх гээд байгаа юм шүү дээ. За магадгүй гадаа 24 цаг нар гарыг 100 байл та амьдрч чадах уу? Амармаар байна. Нэг хэсэг байжсэн нь ер нь амрахгүй болохоо байлаа гэдэг юм гарч ирнэ дээ. Тэгэхээр бид нар байгалийн жамыг алдагдуулсныхаа шийтгэлийг л хүлээж байгаа. Ер нь бол энэ юу юм бэ гэхээр энэ стресс, дарамт ядаргаа, буруу зуршил, нөгөө стресс, дарамт ядаргаагаа тайлах гад эргээд яаж юм гэхээр өөр юмар орлуулад эхэлж байгаа. Зугаа цэнгэл юм уу? Өөр юу вэ? Миний энэ нэг стрессээс гарахыг өөр юу тайлж чадах уу гэж явж байна. Тэгэхээр эн чинь нэг юмыг нөгөөгөөр л орлуулж байгаа. Ялгаагүй л стресс. Өдөржингөө ажил стресс, өдөржингөө ном хичээл яард стресс, орой нэг зугаа цэнгэл, баар цэнгэний газар чанга дуу сонслоо, шаагилдлаа, дахиад стресс. Ямар эерэг стресс. Би нэг зугаацж байгаа юм шиг мөртлөө дахиад тарих мэдрэл бие ядраачж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд үргэлж тарих мэдрэлийн систем маань ачаал аваад хаар яванда машин гэж би хэлсэндээ эвдэрх үү? Эвдрээд ирэхээр энэ тарих мэдрэлийн систем чинь зөв ажиллах юм уу? Энийг эмээр засах уу? Боломж байна уу? Байхгүй шүү дээ. Эвдэрсэн тарих мэдрэлийн системээс юу гарах юм? Дандаа буруу шийдвэр, буруу бодол, буруу үйлдэл. Энийгээ бид нар юу гэж ярьдаг вэ? Травма, нийгэм гэд өөрснөө гоё үг хэллэг зохиогоол тэгснээ магадгүй нэгт манифестээр засгаал магадгүй ингээд сайн хүн мөн дээр дагуулад очиод энэ хөөхөд яач ч үгэд болно бүгдээрээ л үр дүнтэй. Гэхдээ эцээц насан туршдаа хүний амьдралыг хэн нэг хүн залахгүй шүү дээ. Өөрөө л авч яв. Тэхийн тулд одоо энэ яриад байгаа энэ миний энэ техник биш үү? Энэ маань хүн өөрөө ухааныхаа цэвэр төлөвөөс бүх зүйл үүсэх учраас алдаа гардггүй маа. Унтах нь ч гэсэн байгалийн жамаар, идэх нь ч гэсэн байгалийн жамаар. Одоо идэх хөөх нь байгалийн жамын дагуу биш болцсон байгаа шүү дээ. Ер нь л дийлэнхтэй тийм шүү. За жишээлбэл бид хоёрт одоо ингээ ус өгцөн байна. За ус бол хүнд хэрэгтэй гэд. Магадгүй миний туртаа ундаа, чиний туртаа гаацтай ундааг тавьчвал төрүүлээд уух магадaltaй хүн бол. Гэтэл амьтанд гаацтай ундаа тавиул уухгүй шүү дээ. Усаалуу. Яагаад тэгэхээр амьтан чинь илүү байгалийнхаа жамаар. Тэгэхээр бид яагаад нэхэр амттай, дуртай гэдэг юмд ухаан маань ингээд явчаад байна шүү дээ. Энэ бол байгалийнхаа жам ёсноос ухаан маань гачцсан байна л гэсэн үг. Энийг бид нар одоо ном зохиолоор сайжруулах гэж зөндөө үзэж байна. Эрүүл мэндийн боловсрал, гаацтай ундаа муу гэд хэдэн болсон юм. Өнөөдөр дахиагаад захиалал ундаагаа удаг гэсэн. Ер нь бол пиццагаа идэл ундаагаа удаг. Тэр одоо телевизээр сонсоол янз бүрийн подкаст, фэйсбүүкээр ийм хоол сайн юм уу хэдэн засарсан юм. Магадгүй үр дүн байгаа. Гэхдээ туйлын бага багт өндөр хэмжээнд биш. Тэгэхээр энэ төлөвтөө ухааны энэ төлөвт ингээ бид нар дадах гэдэг шүү дээ. Нэг одоо байгаа оюун ухааныхаа төлөвөөс арай өөр илүү гүн, илүү өргөн ухааны хүрээтэй болох нь л дээ. Тэгэх юм бол яриад байгаа над асуудлууд чинь шийдэгдэх нь өөр юм огт хийхгүй бэ гэж хэлээгүй. Шийдэгдэх нь бүр амархан болно. Ухаантай хүнд нэг үг хэлээ авах уу? Ухаан нь ингээд бүдэн бадан болцсон хүнд үг хэлээ авах уу? Тэгэхээр одоо нөгөө асуугаад байгаа сэдв чи эцэг эхчүүд хүүхдээ үг хэлээд байгаа байхгүй юу? Амар их ачаалттай, стресстэй байж шүү дээ тэр хүүхд чинь. Баахан 10 жил сурж ийн гэд бид нар нүдтсэн болсон болоогүй мэдлэгээр гараад сайн хүн бол ажил хий, нойр хоолгүй бас ингээ ядарсан. Одоо тэр хүн сайн хүн болохгүй чадахгүй байхгүй юу? Ядаргаандаа дийлдсэн байгаа гэсэн үг. Тэгэл хаана өөрийнх нь очихоор нөгөө хийдэг ажил хичээл сургуулиас нь өөрт нь жоохон амар амгалан зугаа цэнгэлтэй амьдрахад хөнгөн санагдана. Тишэл татагдаад байгаа гэсэн. Тэр бол ойлгомжтой асуудал юм. Тий бүр. Одоо миний ярьж байгаа юмнаас ер нь жоохон когцоо тайлагдчих юм. Ерөнхийдөө л нэг юм том сэдвэрээ болвол оюун санаа тий тэр зүйлээл зэгцлэх хэрэгтэй юм байна эхний ээлжинд. Тэгэхээр оюун санаагаа зэгцлэнэ гэхээр бас ингэн одоо төг ойлгохгүй тэгээ яач зэгцлэх. Одоо зэгцэрхээс өнгөрсөн. Шиг зүгээр ингээл явчихъя. Тэгэхээр энэ дэр манай энэ техникийн ач холбогдол нь болохоор ингэдэг. Зүгээр л хийжээ. Одоо бага насны хүүхдүүд бол нэг арга зайгаа төхөр айгүй хөөрхөн тэд нар чинь бүр туртаа хийдэг. Бидраас илүү хийнэ. За эддээ хүнд хэлж болохгүй шүү. Чинийгаа л хийгээд тэгэхээр би юунээсээ нуугдж байгаа л хийгээд байна. Тэр чинь нөгөө итгэж үнэмшиж чинь гэсэн илүү. Илүү ингээд нөгөө хүн өөрийнхоороо нэг юм голдрол руу явахаар итгэл үнэмшилгүй болоод энэ үнэн тэр худлаа гэдэг юм явцдаг. Энэ маань өөрөө арга техник учраас итгэх хэрэггүй л гэж байгаа. Чи утсаар урд нь бид нар юм утас байхгүй байлаа шүү дээ. Бидний үед.
Шууданд очиж хөдөө байна уу нэгэ хоёроо гэж ярьдаг байлаа. Тэгэхэд одоо техникийн дэвшил болоод хүн болгон гар утснарсаа дэлхийтэй холбогдно гэвэл их итгээд ах хэрэг байна уу? Шаардлагагүй шүү. Зүгээр аваад хэрэглэнэ. Тийм тэгэхээр яг л ийм техник байхгүй юу? Тийм техник болгоод өгсөн бид нар. За та хүний ихэнх хийж явахдаа хүний нөө түрүүний таны хэлснээр махан бие тий бие махбодыг эмчилдэг байсан бахан. Гэтэл бяцлаглалын багш болоод үнээс сэтгэл зүй, оюун ухаан, тархитай ажилдаг болжээ. Энэ хоёрын ялгаа ер нь монголчуудын одоо сэтгэхүйн хүмүүсийн хүлээж авах арга талаас хэр өөр ялгаатай байна. Магадгүй би бол одоо жишээ нь эмчит үзүүлээд бол итгэнэ. Тэ за миний шүд өвдсөн гэхэд бол эмчилнэ гэдэгт итгэнэ. Гэтэл миний оюун санааг өөр нэггүй эмчилнэ гэвэл бараг итгэхгүй байх. Тэгээ энэ дээр яг нөгөө манай энэ техникийн багшийн зүгээс бол онлайн юу үзүүлээ тайлбарладаг л да. За тэгэхээр энэ маань техник учраас арга зүй учраас итгэх албагүй л гэж байна. Итгэх албагүй. Сая би нөгөө гар утсанд ийм олон функц байна гэж ашиглаад сурчвал энэ яаж хийсэн, хэн хийсэн, дотор нь юу байгаа ерөөсөө шаардлага байхгүй. Тий. Тэгэхээр зүгээр чиний асуусанд би бас дандаа ингээд залуу хүмүүс магадгүй хүүхдүүд үздэг тэдгээр ээж аав гэхээр ингэж ойлгуул л та. Бид амьдрал гэдэг нэг том далаад яваа. Далаад явж байгаа байхгүй юу? За тэгвэл энэ далай руу бид нар юу ч мэдэхгүй ингээ алхаж байгаа. Тэгснэ юу ч мэдэхгүй өөрөө ороод бүхнийг туулж үзээд мэдхүү. Мэддэг хүн нэг арга заагаад өгье гэвэл тэрийг сурах уу? Туулаад үтцсэн хүнээс. Тий. Туулаад үтцсэн. Тэгээд тэр аргыг бас сурцсан хүн байгаа даа байхгүй юу? Тэгэхээр харанхуй далаа руу явж орох уу? За тэгвэл нэг аргын заалгаад орё гэх. Нэг. За хоёрдугаарт нэг ийм ангийн жишээ ээж болно. За энэ ширээг бид нар газар гэж бодъё. Байшин барьлаа. За яг энэ талбар дээрээс бариул хэр өндөр байшин бат бөх басгаж чадах вэ? Мадгүй газар хөдлөлт болвол энэ байшинд юу тохиолдох вэ? Энэ бол харагдаж байгаа тал байхгүй юу? Бидэнд одоо амьдралын харагдаж байгаа тал гэсэн үг. За магадгүй би нэлээд бат бөх байшин барья гэж бодвол ирээдүйд энэ байшин олон зуун жил байгаасаа гэж бодвол арай нэг өөр ухаанаар харах гэж штэ. За энэ чинь харагдаж байгаа тал нь энэ юм чин харагдахгүй байгаа буюу газрын гүн рүү би байшингаа бат бөх суулгаж өгөх үү? Суулгана. Ерөөсөө л яг адилхан байшин барих гэж байгаа хоёр хүн. Нэг нь зүгээр энэ газар дээр л барьчихъя гэж байгаа байхгүй юу? Нөгөөх нь илүү бат бөх байхын тулд суурийн сайн тавьчих. Тэгэхээр та аль нь вэ? Та алийг сонгож болно. Аль нь ч байж болно. Магадгүй би нэрээ газартаа гүн бат бөх байх юм бол энэ байшин илүү удаан он жил бат бөх ингээ байна гэх юм бол яг нэг альва юм хоёр талтай гэдэг шиг харагдаж байгаа тал харагдахгүй тал гэж байгаа дээ шүү дээ. Тэрэн шиг бид нэр хүн оюун ухааныхаа 5% амьдардаг юм а гэдгийг хүлээн зөвшөөрөл яваад байгаа шүү дээ. Тийм тэрэндээ итгээд. 95% нь хаана вэ гэхээр далд байгаа, далд ухамсар гэдэг ашиглаж чаддгүй гинлээ ашигламаар байж гэдэг юм уу эрэл хайгуул хийгээд 95% чинь далд байдгаа нөөц далд ухамсар гэж нэрлэдэг байна. Энэ цэвэр энерги эрчмийн орон байна гэд энтэйгэл хүн холбогдчих юм бол амьдрахад амар болох юм байна. Яагаад тэгэхээр 100% болох гэдэг нь шүү дээ. Нөөц боломжийн хувьд. Тэгэхээр хүн итгэхгүйгээр 5%-аараа зүтгээд өнөөдрийг болтол бүгдээрээ ядарсан шүү дээ. Яг нь өнөөдрийг бидний оюутан цаг хүүхэд цагийг бодоход өнөөдөр амьдрал баян байна. Баялаг байна. Хүсвэл бүх зүйл бэлэн байна. Тэгэхдээ тэрнийхээ хэрээр хүн оюун санааны дутагдалд орсон шүү дээ. Гадна тийшээ их хөгжсөн материалын тал руугаа. Дахиад юуны дутагдалд орсон гэсэн чинь оюун санаагаа орхигдсон байхгүй юу? Тэгээ эргээд хайгаад байгаа юм нь юу гэхээр одоо яг яриад байгаа сэтвчин шүү дээ. За хүүхдтэйгээ яаж харьцах вэ гэхээр аргагүй болцсон. Ойлгох байц. Эргээд яаж өөрснийхөө стрессийг тайлах вэ гэхээр одоо миний стрессийг нэг эмч тайлах уу? Эсвэл дандаа нойрны юм уу жунтаад ах уу? Тайвшруулах арга хэмжээнд очиод ах уу? Одоо тийм юм их болж байна. Энд тэнд нийлээд цуглаад ингээд тайвширснараа эмчлэгдэж гэн, дуудуулаад эмчилж гэн гэдэг чинь юу нэхэр арай өөр далд төвшний юм яваад байгаа. Тийм учраас энэ бол одоо барууны 200 гаруй ихтэй сургуульд судалгаа хийгдсэн маш том юм эрдэм шинжилгээний шинжлэх ухааны нээлтүүд болон баталгаанууд байгаа байхгүй энэ арга зүгээр.
Тэгэхээр монголчууд маань энийг даруухан аваад хэрэгжүүлчих юм бол бүх асуудлын гогцоо тайлагдаад дээрэс нь амьдрахад их амархан болно. Үр хүүхдтэйгээ ойлголцоход их амархан болно. Тэрнээс одоо яаж би хүүхдтэйгээ ойлголцох вэ гэхээр өөрөө их юм сураа гэхээр эцэг их цаг байхгүй. Угаасаа л амьдралыг авч явах гээд хамаг цагаа зараад өөрөө стресстэй байгаа төлөвөөс дахиад стресс дарамттай байгаа төлөвтэй ойлголцож чадах уу? Чадахгүй байна. Боломжгүй. Өөрөөр хэлбэл энийг юу гэж хэлдгээр асуудлуудын төвшнөөс асуудал шийдэгдэхгүй л гэдэг. За хоёлаа тэгвэл арга зүй, за нөгөө сэтгэл зүй, оюун ухаан талаас нь ярьлаа. Одоо нэг бие махбод талаас нь ярив. Тэгээ өсвөр насныхны бие махбодод маш олон өөрчлөлтүүд гарч ирдэг, илэрдэг. Түрүүний хоёул ярианыхаа эхэнд ярьсан нөгөө сарын тэмдгийн өөрчлөлтөө нэмэгтэй хөвгтөд. За тэгээл эрэгтэй эмэгтэй гэлтгүү нөгөө нэг бие физиологи нь өндөр болно. Тэ эрэгт нь урган томрно. За тэгээд нөгөө арьсан дээр юм гарах асуудлууд үүснэ. За тэгэл гадна төрхөө өөрчлөлмөр санагдах ч гэдэг юм уу. Маш олон тийм бие физиологийн өөрчлөлтүүд гардаг. Эдгээр нь бас сэтгэл зүйд нь нөлөөлж идэг байх. Тэрнтэй холбоотой нөгөө өсвөр насныхан нойр багасах, тий эсвэл нөгөө мэдээлэл авахын тулд маш их утасны дэлгэцийн хамаарлал нэгсэх, тэгээд нойр нь багасах, тэрнээсээ болоод ч юм уу магадгүй нөгөө ууж идж байгаа зүйл бие физиологийн өөрчлөлттэй холбоотой батгашаалт үүсэх ч гэдэг юм уу. Энэ зүйлүүдийг өсвөр насныхан маань яаж даван туулвал амар юм бэ? Тэгээ арай нэг хялбар болговол тийм дахиад нөгөө одоо бид нар дахиад энэ тэндээс их мэдлэг хайх болоод байгаа байхгүй юу? Миний одоо 20 хэдэн жил хийж ирсэн ажлыг л ярих гэдэг. Тэгээ би ерөнхийдөө таныг гол хэлбэршүүлээд би энэ бяцлаглалын багш болохдоо юу гэж утсан гэж. За тэр олон өвчтөе хүнтэй ажиллахаа болоо. Одоо амар ганц л ажил хийгсэн чи одоо хоёр хийдэг болцсон. Тэгээ цаанаасаа миний хийх ёстой л ажил юм шиг байна. Яалтчгүй нөгөө эрүүл мэндийн асуудалд орцсон, арга мохортсон хүмүүс ирэхээр би ийм ажил хийдэг болцсон цаашаа гэж үнэхээр чадахгүй нөгөө за хөрхийдэг л зориол эрэхтэн гэл ингээл тэгснээс үлдэггүй би чи нэг ажилтаа болох гэсэн чи хоёр болчихлоо гэ. Тэгэхээр нөгөө хоолт хижил гэдэг маань бас хүний маш чухал зүйлтэй. Яах гээд идээд байгаа юм бэ гэхээр энерги эрчим авчил амьдрах гал идээд байгаа шүү дээ. Ууг нь бол зорилго нь. За гэтэл нөгөө ухаан маань ингээд гадагшлахаараа дандаа гоё ганган сайхан юм хайж идэг. Гоё амттай, гоё үнэртэй, гоё өнгөтэй. Тэгээ миний идэж үзээгүй юм юу вэ гэхээр энэ ухааны хийгээд байгаа зүйл байхгүй юу? Оюун ухааны. Жинхнэрээ байгалаараа бидэн тэр энерги эрчим өгөх байгалийн цэвэрлэл юм хэрэгтэй. Уг нь. Тэгтэл оюун ухаан гэдэг маань саваагүй тийм сонивч. Тэгэхээр дандаа илүү сайхан, илүү гоёын төлөө явчихдаг. Тэгэхээр бид нар үргэлж гадагшаа хандаад байна гэсэн үг. Илүү шин савлгаатай, илүү хоол, илүү гоё идэж үзье гэд ингэсээр байгаад тэр ам түнэр юм тасаад ингээ гарч чадхаа байгаад идчихдэг ч юм уу нэг талаасаа зөв хоолтын асуудал ярих гэдэг шүү дээ. Гэтэл нэгэнт би идээд сурцсан тэр дахиад махаа кепсигээ бойл бэлэн хоол бити идэхэр хэдэн хүн болж байгаа залуучууд. Үгүй байхгүй. Байлгээл болчихгүй л дээ. Тийм эн чинь л асуудал болоод байгаа. За тэгжээт л нөгөө өөрөө ч тэрэндээ санаа зовоод дахиад батг гарчлаа би болохоо байлаа зовиртой байна гэд дахиад мөнгөөрөө дараагийн эмчилгээний ямиг худалдаж аваад явна. Тэгэхээр энэ гадна тал гэдэг юм чинь юуны илэрл юм бэ гэхээр дотор талын чи илэрлээ. Дотроо ямар байна? Гадна тал чинь тийм болчдөг юм аа. Тэгэхээр чи батгатайгаа ноцолтоод байгаа бол дотор ч бас тийм байна гэсэн үг. Тийм учраас дотроосоо засаа. Дотроо зас. Яаж засах юм? Ерөнхийдөө хүний нүүр царайг нөгөө дотор эрхтний тойл гэдэг нь шүү дээ. Дотор эрхтнүүд ч болохоо байцсан байна. Юу нь болохоо байцсан гэхээр бохирдол их байна. Тэжээлийн дутагдал байна. Усгүйжилт байна. Энэ гурав дээр харж ачаал гэсэн үг. Тэрээс батгаа шахуулаад гаднаасаа юм наагаад болон төр зур дахиад гараад ирнэ. Чиний нөгөө дотор ч байгаа юм хэвээрээ байгаад байгаа учраас баахан үнэтэй эмчилгээ хийдэг хэдхэн хоноод хэдхэн сар болдог дахиад үнэтэй гэхээр насан туршдаа бид нар гадаад гоо сайхандаа юм зарж явах болоо сүултээ залхах нь тэгээ хаяна. Тийм аргаан барна. Аргаа барахгүй байх эсвэл ингээд үргэлжлүүлээ оролтно. Тийм тэгэхээр дотор талаасаа эрүүл мэнд засагддаг юм аа. Тийм учраас монголчууд хэлсэн байдаг юм дөө их амархан үгээр. Өглөө бити үлээ яваал гэд хэлсэн байдаг шүү дээ. Өглөөний хоолыг өөртөө зориул. Яагаад тэгэхээр өглөө тэр цөс гэдэг
шүнжэнгөө илэг боловсруулаад хондог цус гэдэг их нандин сайхан юм байгаа байхгүй юу? Тэр шүүрэл чинь өглөө нэг амруугай юм хэгтэл ялгардаг. Өглөө өлөн явчихаар л бүх юм болохоо очдөг. Тэгэхээр юу гэдэг вөхөр өглөөний хоолыг өөртөө зориул. За миний хүүхдүүд өглөө л юм мэдээ гарчих бусд нь хамаагүй. Ганцхан энийг. Өдрийн хоолыг найзтайгаа хуваа. Энэ талж болно л гэж байгаа. Хэмжээ. Заавал ихэд хэрэг. Тий, орой хоолыг дайсандаа зориул. За бодтоо яаж хооллож байна? Өглөө өлөн гартдаг, амжаагүй яарад. Амжаагүй. Өдөр амжаагүй. Орой яадгүй, амьдрахын тулд хүн юм иддэг. За ингээд эсэргээр болцсон байна уу? Тийм ээ. Дайсандаа зориул гэдэг имийг өөртөө зориулчихж байгаа шүү дээ. Дайсан гэдэг нь орой хоол чинь өөрийн чинь дайсганд юм аа л гэд хэлсэн. Тэр дундаа бүр шүн идэж шүү дээ. Тэгэхээр яхаа. Шүн энэ хідэн тэрбум эс чинь бүгдээрээ амраад өөрийгөө цэвэрлээд шинчлээд өглөө босох хэвээр. Тэгэхээр буруу хооллолцсон, биендээ амралт өгөөгүй, шүнжин эд исэн ажиллаад хонсон хүн өглөө яах юм? Ядарсан, батг гарцсан. За нөгөө одоо ярих гээд байгаа асуудлууд чинь ингэж л үүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр нэгдүгээрт өглөө битээ үлээ яваач л гэж. Тэгээд өдөр болж игэл нөгөө хүнд хоол, орой идэх гээд байдаг хүнд хоолоо өдөр. Орой дайсандаа өгөхөр битгий идэл гэсэн үг ерөөсөө. Тэгэл гаднаас ийм ч Японы меню, ийм ч Америкийн меню гэл Монгол хүн шүү дээ. Монгол ген байгаа, Монгол хоолоо иддэг. Монгол цаг ууртай шүү. Яаж бид нарт Японы юм таарах юм. Тэгээ тэрийг авчраал Японы ийм жор меню гэдэл хэрэгжүүлээд байгаа байхгүй болно. Яг юм л хайж байгаа учраас. Гэтэ бас Монгол хүний ген, Монголын цаг агаарт тогтсон хоолундаа идэх нь л хамгийн зөв бит. Ялангуяа өвлийн уйлралд цагаан хоол энэ төр гэвэл сэрүүддэг Монголын цаг агаарт. Энэ хүүтэн эрсдэс. Тий. Ядагч байсан нэг өөр л байгаа Японыг батхад. Тийм учраас зүгээр л бид нар олон мэдлэг хайхаа болий гаднаас их мөнгө зархаа болий. Бидний ээж аав эмээ өвөөгийн ярьдаг байсан тэр хитгэн санаан дээрээс авахаал авчээ. Өглөө өлөн битээ яваал гэсэн. Унтах хүнд ус хэрэггүй гэж үгүйдэг. За шүнжин ууж байгаа унтчихнаа. Бөөр ажиллаж байгаа хонноо өглөө сэлхийт л хавгнаад тусан штэ. Миний учрыг мэдчихэж байна уу? Даам сэлхийцэн байдаг шүү бас тий. Энэний учрыг ойлгож байна уу? Шүнжин бөөр ажиллаад хонно ачааллаад ихгүй хавгнаад тусдаг. Гэх мэт ингээд яг хүүхэд ч гэсэн бид нар энгийн үгээр манай ээж бол зүрццэн үгээр их бидрийг загнадаг хүн байсан. Загнах сургахын хооронд тэгээд тэргээр нь их ингээ явцсан чи одоо эргээд үнэхээр бидний ээж аав эмээ өгөө бол агуу ухаантнууд байжээ. Цэцэн мэрэгэн хэдхэн тэр үгэнд бүх энэ ертөнцийн ухаан багтчихсэн юм шүү дээ. Унтах хүнд ус хэрэггүй ойлгохгүй хамцангаа тахта умар ах ингэ. Шүнжин биеийн хямраад хондог өсөл байгаа байхгүй. Тийм бай. Тэгэхээр энийг одоо ангаах ухаанаас хайгаад хэрэг байна уу? Одоо өөрөөсөө л хайх юм байна да. Ерөөсөө л энэ хитгэн үгэн дээр за тэгээд өөрснөө ээж аавмад маань ер нь нэг ийм хитгэн ээж аавынхаа сонсож өссөн үгэн дээр за магадгүй ангаах ухаан хэрэгтэй болно. Гэтэ яг энгийн амьдралын ухаан зааж байгаа л тийм газраар явна гэхээс тэр олон им тариа тэ бүтээгдэхүүн гүцэхгүй шүү дээ. Эдийн засгийн ч гүцэхгүй, цаг зав нь ч гүцэхгүй. Тэгээд үр хүүхэд нь үргэлж тэр замаар явбал дараагийн үеинд бас л тийм болно. Тэгэхээр одоо байгалийн ухаан гэдэг юм руу л явах хэрэгтэй. Нөгөө байгаль агуу, байгалийн өмнө хинч хүчгүй гэдэг шиг ерөөсөө байгалаараа хүн яах хэвтэй, хідэн цагт сэрэх хэвтэй, хідэн цагт хооллох хэвтэй, хідэн цагт унтахын гэдэг энэ бяцхан чимшиг мөрчлөө энэ агуу дүрмийг барьчвал бидний амьдралд асуудал байхгүй шүү дээ. Ойлголаа. Хичээл суудлаа. За таны өсвөр нас яаж өнгөрсөн бэ? За та бол одоо өсвөр насны хүүхдийн тухай за ингээд маш олон мэдлэг мэдээлэл боловсролыг хүмүүс түгээж чадах хэмжээний хүн болжээ. Гэтэл Батэрдээ энэ чинь өөрийнх нь өсвөр нас хэрэг өнгөрсөн. Бид нар чинь одоо ээж аавс харуулаа. Өнөр өтгөн гэр бүл. Тий, өнөр өтгөн тэгээ социализмын үеийн аав маань тий нэлээд хүн төчөр ажил хийдэг ийм гэр бүлийн хүн байхгүй юу? Тэгээ ээж маань эхэндээ ингээ ажил хийдэг байж байгаа сүүлдээ олон хүүхэд гаргаад ядраад биеийн муудаад гүрвт ороод за ер нь л ингээл амьдралын дутагдал гачигдaltaй. Тэгээ олуулаа учраас тэгэл хоол бас хүрэлцээ муутай штэ. Ер нь социализмын үеийн айлууд ямар байсан бүгдээрээ л нэг хоолтой байсан. Орой л нэг хоолоо иддэг. За өглөө нь босоод та нэг хоёр борцог байна уу, ганц цусам талах байна уу, нэг аяг харцай байна уу, айл болгон сүтээ цаавдаг, масл иддэг боломжгүй штэ. Одооны танараас цаашаа үнэхээр энэ тансаг амьдарч байгаа нэрэ. Ингээл дохиход бэлэн биш ээж аав нь
одоо маслтаа талах итгэе байцсан л гэж ихэнх айл бас ярьдаг шүү яг орчин цагийн хүүхдүүд нь. Инхээр бүх юм дотор байгаа байхгүй. Одоо нөгөө асар их юм дотор л толгойн хэрэгцсэн хүмүүс яваад шүү дээ. Аль нь хэрэгтэй, аль нь хэрэггүй сонголттой болсон. Тэгэнгүүтээ тэр дотроос нөгөө жаргал нь ихтцэн гэдэг шиг л илүүдүүлэл дутуулаад өвчөө үсгээд яваад байгаа шүү дээ. Тэгээд миний хувьд яг анхнаасаа л нөгөө хүүхэд байхасаа нэг онцорно гэдэг юм уу нэг тийм чармаалттай л хүүхэд байцсан илүү. Тэгээ 10 хүүхэд дотроос одоо тэр үедээ сүүлд манайхан бүгдээ ихтэй сургуульд амжилт төгссөлтэй нөгөө боломжтой болоо зах зээл болохоор яг социализмын үеийнхаараа ингээд 10 дотроос дээд сургууль төгссөн л ганц хүн байсан. Нөгөө л онц сурсны л үр дүн багхгүй нэг чармайдаг нөхөр. Тэгэл хичээлэл хийж гин бүх хүн энд бужигнж хахад нэг сандал дээр буруу хараас утсан. Тийм олон хүртээмжтэй ширээ энтер байхгүй. Тэгэхээр нэг жижигхэн сандал дээр буруу хараас утсан хичээлэл бичиж идэг ийм хүүхдэлээ. Тэгээ хүүхэд нас маань ер нь тэгэл нэг онц сурлагтан, онц сурсан, хичээсэн, чармаасан л хүн өнгөрсөн дөө. Тэр чармаалт хаанаас бий болсон юм? Ээж аваас уу? Одоо ээж аавын чинь сургаал үгүй эсвэл таны өөрийн чинь за би энэ дундаас би л өөрөө онц сурдаг болох ёстой шүү. Ер нь нэг төрөлхийн бас нэг өгдөл байд юм шиг байна. Ер нь манай Монголын бас нэг гайхалтай зөрч зүйгээр биеийн төрүүлэхээс санаагийн төрүүлдэг гэж хүн болго энэ ертөнцид эрэхтэй өөр өөрийн зориг, өөр өөрийн сүнс гэдэг юм уу тэр оюун ухааны төлөв. Тэгээ би юунд сонирхолтой, ер нь би яах гэж ирсэн гэдэг нэг зорилготой ирдэг зүгээр ирдэм шиг байна. Ягаад тэгэхээр энэ олон жил далд ухамсар, оюун ухаан, ухамсарын төвшөнд би чи ингээл өөрчлөгдөх гээл явсаар байгаад бүр сургуулийнхын багш болчихлоо шүү дээ. Тэгээ ингэхээр хүн болгон л өөр өгдөг. Тэрнээс 10 хүүхэд аруулаа ижлэхэн зоригтой нэг эцэгхээс гарсан юм чинь ингээд нэг хэвэн цутгацсан юм шиг байдаггүй. Энийг л бид өөрснөө хүлэн зөвшөөрөх хэрэгтэй байхгүй юу? 10 өөр хүн ирсэн. За 10 өөр зоригтой, 10 өөр замаар зоригтой хүрнэ. Нэг нь шулуухан хүрдэг бол нэг хэсэг нь тойрно, нэг хэсэг нь нилээ мачийн, нэг хэсэг нь хүсээд ч хүрэхгүй байх магадaltaй ийм л төлөв байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр анханасаа бас нэг тийм одоо би бол нэг багш болох гэж ирсэн юм шиг их сонин зоригтой. Өөрөө сураад хүнд ингэж тэрийг заахаар айгүй аз жаргалтай байдаг. Хүнд заангаа тэр өөрөө мэдлэгэн дотроо ингэ дэлгэрчээдэг. Гэл нэг өөрийнхөө энэ удаад ярьж ойлгоогүй юм а хүнд ярьж явах явцтай ойлгуулдаг ч юм уу. Тэгээ 10 жилд хүүхэд байхдаа нөгөө шинэ жилээр янз бүрийн дүр аваад бид нар болдсон шүү дээ. Тэгээд багш маань намайг багш гэдэг. Тэгээ 10 жил байхдаа би ангийн дарга байгаад дараа нь бүлгийн дарга болоод дараа нь эвлийн үүрийн дарга болоод тэгэхэд ерөөсөө нэг ийм замаар явцсан. Тэгэл багш болоод тэр нэг 4 өмөрт уншдаг. Толгоон дээрээ багш гэсэн бичгтээ нэг таасан малгай өмсөөл маарлаар нэг нөмрөг хийж нөмрөө шинэ жилд ордог байсан. Тэгээ багш хүн бол гээл нэг зааж өгсөн үгийг хэлээл. Тэгэл өөрөө ер нь л тэр дүрдээ ингээд дүр гэх юм уу тэр нэг замаараа ингээд явцсан. Бүр намайг 5 6 дугаар ангид байхад багш маань конспектэ бичүүлдэг байсан. Тий. Яа энэ бичиж чадна. Магадгүй энэ багш болох учраас бэлдэж гин гэд. Тэрэндээ их дуртай багшийн яг миний энэ хичээлийг хуулаад энд тавиараа гэхтэн заа гэд хуулаад конспектыг хуулж маш гаргацтай. Багш хүн конспектаа хараад уншихад одоо бэлэн тэр чадварыг би 5 дугаар ангиасаа л багшийнхаа конспектыг бичдэг байсан. За тэгээ явсаар байгаа 9 дугаар ангид ээж маань бас хүнд өвчнөр өөд болоход бүхэл хичээлдээ нэг юм жигд онц сурдаг хүүхэд байлаа. Алин ч дунд муу биш. Ерөөсөө л бүх хичээл донд сайн. Тэгээ эгч маань за энэ олуулаа байна. Ээж маань ингээд өнгөрлөө. Айлд нэг эмч байх юм хэрэгтэй гэсэн. За гээл ангаахт орцсон. Тэгээд анаахын их сургуульд ороод дахиад тэр чинь янз бүрийн хүн сурж байгаа ш. Дахиад би онц сурах хэрэгтэй гээл онц сурцсан. Тэгээ манай ангийнхан курсийнхан сая хэдэн жилийн өмнө лээ 35 жилийн ой гэд анаахын их сургууль төгссөний 35 жилийн ой гэд тэмдэглэхэд бүр. Тэгэхэд манай курсийнхан юу гэж ярьсан вэхээр багы чиний лекцтэй ямар гоё байдаг байсан. Бид нар хичээлээ таслал чиний лекцийг хуулж аваад юм уншаал ороход шалгалтаа өгдөг байсан. Чиний ачаар давж ирсэн шүү баярлалаа гэж хэлсэн чинь би тийм үү гэж мэдсэн шүү дээ. Бүр тухайн үе зүр лекц өгч гэхэр маяг л өгдөг байсан. Тэгэхээр лекцээ хүртэл үг өсөг ингэж гээхгүй л тэмдэглэдэг байсан байна л да. Тэгээд тэр чармаалтаараа сая бас энэ бяцлаглалын багшийнхаа сургуульд сурваа. Чи ингээ биеэрээ туулж мэдэрж байгаа болохоор бити бичээ. Ингээд чи ингээд тал сонсоод тал бичгээр чи тал мэдлэгтэй болд юм а. Бити бич гэсэн чинь би 5 зузаан дэвтэр дүүрэн бичээд угасаал бичдэг. Тэгээ угасаал ингээд сонсоол бичээл тэгэл тэрийг л ингээ аваад үлдээ сурцсан. Тэгээ сүулт нь харахад
багш хүн хэлж хаад битээ бичээхэд бичээл эсэгүй мөн зөрүүтэй өөрийнхөө. Тэгээ эргээ харахад гоё санагдчихж байгаа юм л да. Тэр сургууль сурж исэн дурсамж, гоё мэдлгүүд ингээл тэр хідэн юунаас сэргээл. Тэгээ нэг сая гоё нөгөө тэнд сурсан бичсэн гэдэг шиг гайхалтай чадвар маань нэгцэлтэй. Одоо ингээ нэгдэл энэ. Би ч одоо 60 хүрэх гэж хүн гэхэд одоо чадварууд нэгдэж ийн гэхээр байгалийн юм гэдэг аян зөнгөөрөө л байд юм байна. Хүн сурах гэж хичээх хэрэггүй юм байна гэж. Их чармааснараа бид нар сайн сурдаг биш бас ядарчдаг юм байна лээ. Тэгээ очиод нэг сар хүрэхгүй хугацаанд 14 хоногийн дотор төгс шрифтэлж бичдэг лекцийг. Нөгөө бичмлээрээ л ингээ бичдэг байсан хүн чинь. Тэгээд нөгөө 10 жилийн шугам зургийн хичээл энэ төр шрифтээр бичиж чаддгүй хүүхэд гуйж бичүүлдэг байсан. Тэгээ ангаарч шрифт хэрэг болохгүй учраас 6 жил бичмлээрээ бичээл төгссөн чинь очиод 14 хоног лекцээ бичээ суужсэн чинь гинт тэн дөрвөлжин үсэг тавиад ирэхгүй юу? Тэрнгүй энэ нөхөр ер нь яах гээд байгаа юм бол гэж жоохон ахиулсан чинь нөгөө лекцээ шрифтэлж идэг шүү. Тэгсээр байгаад бүр 5 дэвтэр тийм шрифтээр бичсэн лекцтэй. Тэгээ би ваа үнэхээр байгаль гэдэг хүний төгс чадвар, хүний төрлөх чадвар, ухааныхаа гүнд бүгд байж гэн гэдэг ямар агуу юм бэ? Би үнэхээр зөв газараа ирсэн байна. Би зөв мэрэгжил сонгосон байна. Гайхалтай гэд тэнд одоо нэг хүүхэд насных чинь ямар амьдрал туулсан бэ гэдэг шиг ээж аавынхаа нэрийг хэлээд би дотроо ээж аав би үнэхээр чадчихлаа би ертөнцийн мэдлэгийн оройд ирчлээ штэ гэд ээж аавтаа шивэн жилдээд бас бахархсан өөрөөрөө. За баяр хүргэе. За баярлалаа. За тэгвэл ерөн зөвөр өсвөр насны хүүхдүүд өөрсдийгөө юу чаддаг, юунд дуртай байгааг мэдэрч сонсгол хэрэгтэй юм байна тийм үү? Ер нь орчин цагт эцэг их анхаардаг болсон дөө. Бид нар чинь тэр үед дугуйланд явъя ч гэд боломжгүй байлаа. За би бол бүх юм нээлттэйс. Одоо манай ах トゥ нар нийлээд аавынхаа тухай гоё нэг кино хийх гээд аав маань цоо өрүүл байж байгаа л ингээл бурхны орныг зорьсон нөгөө явчин гэж хинч бодоогүй учраас их харамсдаг юм байна л да. Тэгээ харин манай хоёр хүүхэд их энэ дээр их одоо бүгдээрээ баярлж байгаа. Талархаж шүү хоёр хүүхэд чинь. Ягаад тэгэхээр яг энэ техникийг хийдэг миний хоёр хүү охин хоёр. Тэгээ ухаан нь ингээд хүүхдэрээ бит юм байна. Яг мөнгө бодоод амьдрал бодож ингэж их гадагшлаагүй. Мэдээж амьдрал нь явж байгаа боловч ээжээ ингээд бид нар эмээгийнхаа тухай юу ч мэдэхгүй байна. Та нар ингээд ярьж өгөхгүй эмээ ямар хүн байсан гэл дандаа шалгаана. Тэгэхээр зарим нь ярин зарим нь ярихгүй за ажилтаа за амжихгүй байна гэл ингээд хагас дутуу. Тэгсэн охин маань санаачлаг гаргаад ингэсэн. Өвөөгөр эмээгийн тухай яриулаад хаан танилцсан, яасан, амьдрал нь яаж өрнөсөн, түүхээр эмээгийн ах トゥ нар байгаа. Тэгэхээр эмээ өвөө хоёрынхаа амьдралаар кино хийя гэд ийм киноны бичлэг авсан. Бид нэг юм залуучуудын кино одоо багтаа яриад гэрээ хийгээд 10 хэдэн цагийн 17-8 цагийн киноны түүхийн хальстай болцсон. Тэгээд хийх гэжсэн чинь дараагийн эвлүүлэх үйл ажиллагаанд орох гэсэн кино баг маань тарчаад тэгээ уучраа олохгүй байжс хооронд аав маань бурхан болчоо. За анхэр чи нөгөө гинт яваад хөрчин л одоо шок паник болол тэгснэ ингээл зөндөл юм болдгийм байна. Тэгээ эргээд нөгөө тэр шокносоо гараад нэг ах トゥ нар маань 10 хүүхэд нэг жоохон ухаан орж штэ. Өө ямар гоё юм бэ. Үнэхээр энэ бичлэгийг аваад үлдцэнд баярлалаа. Аав ээж хоёрынхаа тухай яаж 10 хүүхдийг өсгсөн энэ амьдрал яаж өрнөсөн тухай кино хийгээд бид одоо яг эд ажилдаа ороо явж байгаа. Тэгэхээр энэ юу вэ гэхээр зүгээр хүүхдийг тэр өөрийнх нь санаж бодож хүсэж байгаа тэр нь дэмжиж өг. Биднэрийнхээс өөр тийм цэвэр ухаан хязгааргүй бүх юмыг биелнэ гэдэг сайхан ухаан нэг ажиллаж идэгин. Бид нар өөрийнхөө нөгөө амьдралд ядарсан байгаа эдийн засаг санхүүгийн боломжгүй байдлаар хүүхдүүдэд дандаа хязгаарлаж идэг. Би одоо энэ 20 хэдэн жил хийсэн ажилдаа яг орохынхаа өмнө манай хүү ээжээ дугаа авыг юу яриад байгаа тийм мөнгө хаана амьдралч хэцүү байсан. Өнөөдөр зарим айл хоолгүй хонж байгаа. Тэгэхэд манай хоолтой хонж энэ чи аягүй сайн амьдарч байгаа гэсэн үг гэ дандаа мөрөөдлийн няцаажсэн. За тэгээд нөгөө амьдрал өөр болоод би мөнгө төгрөг санхүү миний өөр оюун ухаан маань өөрөө тэлцсэн байхгүй. Тэгээд ирэхээр ээжээ тийм юм болно. Ээжээ ингээ болно. Ерөөсө хүүхдүүдийнхээ хүслийг хязгаарлаж байгаагүй. Одоо үнэхээр энэ сэтгэлтэй өвгөнд ордог эсвэл ээжигээ ядарсан стресс үе тайвшруулж чаддаг, хайрлаж чаддаг хүүхдүүдтэй. Тэгэхээр ядч жаргалтай байгаа. Тэгээд ингээд нөгөө стрессгүй байна гэдэг оюун ухаанд бүх юм тод цэвэр байглаараа аян зөнгөөрөө их харагдчихэд юм байна гэдгийг одоо өөрийнхөө хүүхдүүд дээр л жишээн дээрээс харж байна. Тэгэхээр ер нь дэмжих ёстой юм байна.
ивент эдгээрч, батга эмчилгээ, арьс арчилгааны брэнд Biamon Anti-Acne. За Батэрдэн эмчтэйгээ багштайгаа маш олон зүйлийн талаар аюу гой мэдээлэл авч ярилцлаа. За подкастынхаа төгсгөлд бас танаас нэг юм хүсгээд байна. За яг өсвөр насны хүүхдүүдтэй ээж аваадад зориулаад та нэг товчхон нэг зөвлөгөө өгөөч. Ер нь оюун санааны хувьд те сэтгэл зүйтэй мөн бие ах байдтай холбоотой. За ер нь хүүхэд гэдэг чинь орчноо харж дөөрэж идэх толихгүй юу? Хүүхдийн ухамсар бол ер нь цэвэр талтай. Тэгэхээр бид нар хүүхдээ ирээдүйд ямар хүн болоосоо гэж бодож байна. Өөрөө л тийм үлгэр дуурайл байх хэрэгтэй. Миний бүр хэлдэг үг. Тэгээ манай хүүхдүүд бол одоо яг энэ техникийг хийдэг. Хүү маань одоо ангаах сурж байна. Охин маань 2 дахь их сургуулаа төгсөх гэж байна. Тэгээд дандаа юу гэж хэлдэг вөхөр ээжээ алин модноосоо хол ундгуумаа гэд баг нөгөө эргээд надад бас айгүй хөөрхөн санаанууд хэлдэг. Эцэг их өөрөө ямар байна үр хүүхэд. Яг л тэрийг л харж өсдөг учраас хамгийн том үлгэр дуурайл авч өсөх хэн болох вэ гэдгийг харж байгаа хүн ээж авахгүй юу. Тэгэхээр өөрснөө хажууд нь ингээд айгүй гоё үлгэр дуурайл байх хэрэгтэй. Ер нь дээр үед манай монголчууд чинь хүүхдийн дэргэд ийм юм битгий хий, ийм юм битгий харуул, муу юм битгий сонсох харуул гэдэг маань үнэхээр зөв байсан юм бэлээ. Одоо бид нар нээлттэй гэдгээр хяналтгүй болоод за ялангуяа хүүхдүүд маань тэр гар утас компьютер дээр хяналтгүй маш их мэдээллийг авч байгаа шүү дээ. Энэ бол маш аюултай шүү. Хүүхэд харсан юм ал дуурайдаг. Тэгэхээр өнөөдрийн яг бидний энэ айц хүргээд байгаа ирээдүйд бид санаа зовж байгаа зүйл бол энэ хяналтгүй энэ одоо юуны мэдээллүүд тахгүй сошиалын мэдээллүүд харж байгаа зүйлүүд. Тэгэхээр нэгэн тал хүүхэд насанд хүрээгүй учраас энийг хянах хэрэгтэй. Тий. Тодорхой цагт яг ийм л төрлийн мэдээллийг авна шүү гэдэг дээр эцэг их хянах хэрэгтэй. Насанд хүрээд ирэхээр тэр хүн бас өөрөө сонголтоо их боломжтой тийм ээ. Тэгэхээр би энэ одоо мэдээлэл авч байгаа тал дээр нь насанд хүрээгүй байх юм бол хянаач л гэж хэлнэ. Бити ингээд дураар нь тавиа. Тэгээд өөрснөө хажууд нь яг зөв үлгэр дуурайл үзвэл хүүхдээ эрт тунт гэж байгаа бол өөрснөө эрт тунт. Хүүхдээ зөв хоол гэж байгаа бол өөрснөө бас тэрийг хий. Одоо хүүхдээ зөв харьцаа гэж байгаа бол өөрснөө яг л үлгэр дуурайл нь байх хэрэгтэй. Ингэх юм бол хүүхд маань одоо алимнасаа модноосоо хоол унахгүй байх нь тийм ээ. Та бүхний маань толдоод одоо эрүүл сайхан зөв харьцаатай нийгэмдээ зөв үлгэр дуурайлтай ийм иргэд болно. За дээрэс нь одоо махан биеийн хувьд хүүхдтэй бид нар ямар боломж өгөх юм бэ гэхээр зөв хооллоо. Хэрэгтэй хэрэггүй чихэр жимс дуртай хоол. Одоо Монгол эдээ ундаа биш гадны юмнууд асар их байгаа шүү дээ. Идэж болно. Хаяа нэг. Дандаа хориод ахаар хүн бас оюун санаагаараа сэтгэлээрээ өлсөд идэг тэр зүйлийг нэхэд идэг. Би бол хүүхдүүдтэй одоо ач нартай тэгдгийг сард нэг удаа эмээ дахин авч өгнө. Ягаад тэгэхээр цалин бууж байгаа гэж хэлээд итгэлдэг байхгүй юу. Тийм учраас бас тэр хүсээд байгаа идэж уух гэдэг юм хитрхи хориод ахаар хүн бас сэтгэлийн өсвөлөнд ороод яваад идэг. Болно ийм цаг үед ийм хугацаатай гэдэг дээр хоол ундан дээр нь бас хэрэгтэй зүйлийн зөвшөөрөөд яг л Монгол эдээ ундаа Монгол хүн дөрөв уйлралдаа юу идэж уудгийг тэрийг хүүхдүүдтэй идвэл хитрхи одоо зөв хооллох гэж чинь сайн хооллох гэж чинь гэд хитрхи үнэтэй тэгээд биеинд нь шим болдгоо хэрэггүй зүйлс ингээд их идээд идэг. За мөн одоо мөнгө өгөө явуулцдаг нөгөөдөл нь дуртай юм авч идэл нөгөөх нь өөрт нь эрүүл мэндэд нь хор хөнөөл учруулад яваад байгаа. Эргээд юунаас олчих гээд он шайгаад байгаа юу идснээсээ л 70-80% болно шүү дээ. Хүнс. Тий. Тэгэхээр ерөөсөө хүнс гэдэг бол эрүүл мэндийн 70-80%. Тэр дундаа цэвэр усыг сайн ууж явах хэрэгтэй. Ундаа биш тийм ээ. Тэр дундаа эслэг сайн идүүлж явах хэрэгтэй. Энэ нь жимс гэсэн үг. Тэгтэл монголчууд хизээ юм байсан ингээл бас нэг зарим нэг хүн дэгдэг ш. Монголчууд хоолн дээр маш соёлтой арт хүн байсан. Бүр эсэргээрээ. Жишээлбэл жилийн 4 уйлрал 4 янзын хоолтой. Зунжанга цагаан хоол иддэг, мацаг барьдаг, хүүхдүүдээ хөдөө гаргаад цагаан идэ идүүлчихдэг. Ингээд өнөөдрийн яригдж байгаа асуудал тэр үед бараг шийдэгдсэн байдаг гэсэн. Одоо бид нар илүү хөгжиж гэн, илүү сайн юм өгч гэн гэдсэн чинь эсэргээрээ үр дагавар гараад бид нар гацаад байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөсөө л монгол хүн, монгол уламжлал гэдэг рүүгээ бас анхаар нэмээд мэдээж орчин цагийн юм байлгүй л яг сайныг авна шүү дээ, тийм ээ. За нойрон дээр яах вэ гэхээр эрт унтуулаа. Гэр бүлэрээ өөрснөө ч гэсэн орой гэхэд Wi-Fi унтраад бүгдээрээ 9:30 10 гэхэд орондоо орж сур. Эрт унтчих юм бол эрт басна. Асуудалгүй. Би сайхан амраад ирэхээр өглөө 5-6-ад босхол байгалийн жам байхгүй юу. Тэгэхгүй манайхан чинь нэг бол унтахгүй, нэг бол тэгээ өглөө нойр сэрүүн би нойргүй байна гэдэг ийм юм яригадад нийгмээрээ хөл толгойн мэддэхгүй болчиход байна шүү дээ. Эрт унтуул эрт сэрнэ.
Тэр дундаа өвөл бол жоохон хүн хожимсэрдэг. Ер нь байгалийн жам нартай л уралдаж сэрдэг. Тэгэхээр өвөл хитэц сэрэх гээл 6 5 гэхээр хүн бас ядраад идэг. 100 бол нар эрт гардаг учраас эрт сэрдэг гэд зүгээр монголчууд маань ямар хуулийн дагуу явж ээж юу, байгалийн хууль гэж юу юм, байгаль гэж юу юм гэдэг дээр жохон их биш. Жохон л анхаарал өдөрт нэг 5 минут, 10 минут, 20 минутаар тэр дэглэм рүү орохгүй л хичээчих. Тэгвэл аян зөнгөөрөө засарчна. За мэдээж хамгийн чухал техник юу вэ гэхээр хүн болгон хичээж чадахгүй, хүн болгон одоо орчин цагт амьдарч ээж байгалийн хуулийн дагуу байна гэж юу байх вэ гэд амьдрал маань өөрөө бидрийг бас ингээд эрчимжүүлээд яваад байгаа учраас одоо танай подкаст дээр би подкастаар анх удаа Монгол түмэндээ энэ гайхалтай техникийн тухай ам нээж эхэлж шүү дээ. Дотроо хадгалаад яваад исэн. Тэгэхээр энэ техник, энэ маш амархан аргыг хүүхдүүддээ сургаарай, өөрснөө ч гэсэн сураарай. Амьдрал гадна талдаа хязгааргүй олон янзаар үргэлжлэн бид гүйцэхгүй. Гой гой машинууд гарна, гой гой утаснууд барина, гой гой байшин савнд амьдрна. Бүхнийг бид дагаж амжихгүй шүү дээ. Гэтэл энэ техникийн ачаар яд вөхөр амьдрал юмс олон янз байхыг хүлээн зөвшөөрч чаддаг чадвартай л болно. Ингэхээр хүн амгалан тайван байглаараа хүрх юмдаа амархан хүрдэг, амьдралыг олон янз байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг ийм ухааны төлөвт орчхоор амьдрал үнэхээр гоё амьдрах гэж зовх хэрэггүй. Амьдрал бол баяр ёсгалан болдог. Аз жаргалуулдаг. За баярлалаа. Маш гоё мэдээлэл, мэдлэгүүдийг бас өгсөн эмчтэй багштай баярлалаа. За өнөөдөр манай подкастыг Biomon брендийн тэжээлийн шампунууд бас ивент тэгж байгаа юм аа. За энэ нөгөө Biomon брэндээс гаргадаг 3 төрлийн ийм ургамлын хандтай шампунууд баярлалаа. Нөгөө байгалийнхаа ямиг хэрэгэл гэж хэлээд байгаа. Бас нөгөө үндэсний үйлдвэрлэгчтэй дэмжиж гээд одоо нөгөө Монгол гэхээр л зүрх маань илүү цохилоод байгаа шиг л цаг үед болчиход байна шүү дээ. Тэгэхээр баярлалаа. Маш гоё бэлэг авлаа. Гоё одоо подкастэнд санамсаргүй өргөдөж ирсэндээ аливаа юм гинт байх тусмаа их гоё гэж ярьдаг. Гинтийн юм нэх бэлдэж орохоор бас юуч болох юм гээд үнэхээр сонин садан гайхалтай гоё байла. Баярлалаа. За таны цаашдаа амжилт маш өндөр, маш том амжилт хүсье. За баярлалаа. Та нарынхаа ажилд амжилт хүсье. Ямар гоё одоо цагаа олсон, залуучууд руугаа хандсан ийм зүйлүүдийг хийж гин тийм ээ. Та нар маань Монголын ирээдүйн учраас та нар маань улам гялалцаарай, улам хүчтэй байгаарай, улам энгүү их байгаарай. Тэгээд амьдрал нь эрүүлийн хац жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. За өнөөдрийн дугаар маш гайхалтай болж өнгөрлөө. Ингээд дараагийн Тин зон подкастаараа уулзтлаа. Баяртай.